За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе залуусаа. За Easy Talk цувралал үргэлжилж байна. За өнөөдөр миний бие үлэмж болон эдийн засагч одоо Сэзисийн багш Ниохтайгаа хамт. За өнөөдөр бид нэр яагаад ерөн суур одоо шинжилгээг чухалчилж ерөн авч үзэх хэрэгтэй юм бэ те? Мөн макроэкономиксийн талаар ярилцсан. Тэгээд арилжаачдын гаргадаг энэ дээр түгээмэл алдаанууд юу байна? За дэлхийн худалдааны дайн. За цаашлаад хөрөнгө оруулагчид нар за ялангуяа retail trader-ууд маань ашиглаж болох одоо хиймэл оюун ухаан дээр суурилсан төлөвлөдийн талаар ярилцах гэж байна. За маш сонирхолтой өгөөжтэй дугаар болох болов гэж итгэж байна. За тэгээ манай үзэгчд маань үзэхээс өмнө доороо лайк болон subscribe-ыг ганцхан секунд зарцуулаад дараад өгөөрэй. За баярлалаа. За энэ өдрийн минь ах. За хай. Шүн болцоо. Чи ч одоо дахиад шүн үчиж байна. Хоёлаа бас нэлээд фейлдлээ те нэг хэд хоног бичээд байгаа мөрчлөөсөө нөгөө видео нь ордгоо. 2-3 ч удаа ичвэрэг. Харин тэглээ. Тэрэн дээр яачих байхаа. Тийм техник асуудлууд гараад тэгээд орохгүй юу нуудчлаа. Тэрэн дээр дараа тийм асуудал гарах гарч ирсэн санаанууд ч гэсэн ерөнхийдөө яг тэрнийхээ дагуу яваад нэг жоохон хоцорсон үйл явдал болчихлоо тий. Яг угаасаа л маркет банкинг хөдөлж байгаа. Тэгэхээр ер нь бол санаа зовох зүйл байдгүй дээ. Иймэрхүү юмнууд дээр дандаа л тулгарна. Тэгэл дандаа л шинэ мэдээ гарч байгаа, дандаа л Трамп юм ярина тий. Тийм учраас нэг санаа зовох юм байхгүй. За надаас асуух асуулт байна. Тэгээд энэ асуултаар эхлэе. За таны хувьд ер нь ингээд сүүлийн нэлээд олон жилийн турш за гол зах зээлийн шинжилгээ гэж яригддаг. За fundamental analysis-ийг буюу одоо суур шинжилгээг голчлон хүмүүст ер нь ярьж ойлгуулж ер нь за тий энийг ойлгуулчих гэсэн ер нь гол шалтгаан одоо яг нөгөө нэг trigger moment нь юу байв? Тий ер нь сүүлийн үед ялцчгүй л суур буюу fundamental шинжилгээг ярьж байгаа. За тэр дотор бол макро эдийн засгийн асуудлуудыг гол гэж ерөнхийдөө хардаг болсон. Тэгэхээр яг чиний асуулт айгу зүг байхгүй те урд нь яагаад ингэ дандаа техникэл хийдэг байснаа ингээд суур ярьдаг болчихоо гэд. Тэгэхээр ялангуяа энэ ковидос хойш бол энэ суур шинжилгээний нөлөөллөөс болж одоо ерөнхий энэ зах зээлүүд хөдөлж байгаа гэж ойлгож болно. За би урд нь хардггүй байсан байж магадгүй. Гэхдээ урд нь бол техник шинжилгээний одоо эр үе гэх юм уу нөхцөл байдал хамаагүй өндөр байсан гэсэн үг л дээ. Тэгэхээр одоо л илүү энэ суур шинжилгээний асуудлууд чухал болж байна. Суур шинжилгээнд дээр гарч байгаа тэр импакт буюу хүмүүсийн одоо хүмүүст нөлөөлж байгаа нөлөөлөл нь өөрөө тэр sentiment гэдэг зүйл болж хуураад байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр яг хөө зөвхөн энэ суур шинжилгээ хизээ хамгийн анх илүү одоо сонирхолтой байсан гэвэл энэ техник шинжилгээ гэдэг юм одоо яг хүмүүсийн хамгийн хэрэгэлдэг ойрхон ийм шинжилгээ болохоос өмнө бол суур шинжилгээ л бас илүү чухал байсан гэсэн үг. Одоо нөгөө жишээнүүд байдаг шүү дээ. Нөгөө гольфийн талбай дээр одоо шинжээчд тоглолдог байсан ч гэдэг юм уу. Эсвэл бол бүр нэг юм томчуудын партид харахаар таксинд явдаг энэ төр гэл те. Тэгэхээр тэр хүмүүсээс дандаа инсайдер мэдээ хайж одоо яг тэр компани ч гэдэг юм уу. Эсвэл улсын ч гэдэг юм уу бодлого дээр суур ойлголтууд нь юу вэ гэж ингэж хайдаг байсан үед тэр нь одоо угаас бол нөгөө амьсгийн нэг уналт болдог шүү дээ 29 оны. Тэрнээс өмнөх үеүүдээс хойшоо ер нь бол нэг 40-50 он хүртэл бол нэлээд үргэлжилсэн юм шиг байгаа юм. Зөвхөн түүхийн номнууд дээр дандаа тэгж гараад байдаг. Тэгэхээр тэр нөхцөл байдал бол энэ 20 оноос хойшоо бол үргэлжлэл явж байна л да. Яг хөө ковидын үед бол яг энэ хамгийн гол хөдөлгсөн шалтгаан нь юу юм гэхээр энэ ерөөсөө суур шинжилгээний асуудал буюу макро эдийн засгийн асуудлаас болж зах зээлүүд хөдөлж исэн ийм л нөхцөлтэй байгаа. Тийм учраас эргээд одоо энийгээ нэлээд түлхүү яриад байна л гэсэн үг л дээ. Тэгэхээр зөвхөн харах юм бол нэг үндсэн гол 3 шинжилгээ гэж байгаа л тэгэл тэрэн дотор бол хувааж үзээд нь шүү дээ. Суур шинжилгээ буюу fundamental техник шинжилгээ, за sentiment analysis буюу хүмүүсийн одоо sentiment буюу менталны асуудал те. Тэр нь болохоор money flow гэдэг зүйлийг үүсгэж идэг ч гэдэг юм. Тэгэхээр энэ 3 дээр бол бид нар тус нь л ерөнхийдөө ярих хэрэгтэй. Энэ 3 шинжилгээг одоо тэр нь сайн, энэ нь муу гэж үзэхээс илүү аль цаг үед хин нь илүү тохирч ийн ямар бүтээгдэхүүн дээр бэ гэдэг нь л хамгийн чухал байдаг гэсэн. Тийм учраас одоогийн яг өөрийнхөө хийж байгаа энэ ажил дээр ч гэсэн холбоотойгоор бол илүү юм суур шинжилгээр бол орчлоо л доо. Тэгэхээр энийг айл болох манай монголчууд илүү их сайн хардаг байгаасаа гэдэг үднэс ярьж ихсэн одоогоос бараг юу юм бэ?
крипто буужин чинь 21 22 он юм уу. Тэр үеэс л ерөнхийдөө тайлбарлаж ярьж эхэлсэн. Тэгээ өнөөдөр ч гэсэн бас ярьсаар л байна. Өнөөдөр бүр телевиз рүү орж ярьж байгаа. Гэхдээ хүмүүс сонсоод ч юм уу яг нэг ойлгомжгүй ч юм шиг эсвэл маш хэцүү ч юм шиг л ингэж хүлээж авдаг. Гэхдээ нэг олон сонсоод байхын тусмаа ч гэдэм урт хугацаанд ингэж сонсоод байхаараа ер нь бол ойлгож мэддэг болдог л нэг юм л асуудал байгаа. Тэгэхээр нэг тийм яг харах юм бол нэг хүн айж одоо хашраад ахаар зүйл бол байдаггүй. Ерөөсөө л үндсэн гол хитгэн одоо энийг хөдөлгөгч юм хүчин зүйлүүд байгаа. Үндсэн гол өвдлүүд байгаа. Тэрийг ойлгох юм бол харьцуулж хараад ерөнхийдөө нэг жоохон том зургаар нь өсөлт байх юм уу, уналт байх юм уу гэдгээ ерөнхийд тодорхойлчихно гэсэн үг. За тэгээд тэр дотроо бол магадгүй нөгөө техник шинжилгээгээ сентименттэй ч юм уу илүү богино цагнууд дээр ашиглаж авчих юм л харьцангуй тийм ойрхон болох гэдэг юм уу гэдэг л гол санаа л да. Тэгээд бид нар ч гэсэн урд нь нэг тийм амар суурь шинжилгээг хэрэглээл ийм байсангүй. Одоо тэр Жером Пол ч анх сонгогдсны дараа зөндөл ярьдаг л байсан тий. Тэгэхээр Жером Полын яриа энтрийг нэг сонирхож ардгүй зүгээр алтан дээр ямар хөдөлгөөн өгч үү тэр нь бидний нөгөө хувь зааны буюу юун дээр сток маркет дээр ямар хөө нөлөөлөл орохоор байна гэдгийг л ерөнхийдөө хардаг байснаас биш яг өнөөдрийн их шиг ингээл дагаал тий. Ийм амар бас үгтэй явдаг байсангүй л дээ. Тэгвэл бас зарим талаараа яг хүмүүс ингээд гайгүй мэддэг болоо шинжээч залуучууд ч гэсэн энийг цааш нь ингээд авч яваад тайлбарлаад ингэдэг болсон болохоор нэг талаараа ололт байх. Гэхдээ хит туулшрах нь өөрөө бас буруу. Хит туулшрах юм бол өөрөө яг тэрэндээ автчихдаг буюу илүү медиагийн одоо энэ мэдээлэл автаад явцдаг нэг юм жоохон сөрөг талтай. Тийм учраас медиатай харьцахдаа бас жоохон болгоомжтой байхгүй бол жоохон эвгүй асуудлууд байна л да тий. Тэрхий одоо нэгтлийг бариад байдаг ч гэдэм үү. Эсвэл нэгтлийг барьдаг тэрхүү медиаг зөвхөн хардаг байх юм бол ерөөсөө юм тийм өрнөд байна л гэж харах гэдэг юм тий. Өнөөдрийн Трампын тарифын асуудлыг ингээл яг үнэндээ бол жоохон одоо зүүн талын медианууд бол дандаа л ингээл буруушаасан ийм тэнэг хүн байх гэж гээл ч юм уу. Тиймэрхүү байдлаар харуулдаг байгаа бол саяхан тий бичээд шүү дээ тий. Саяхан Америкт очичоод ирсэн маа найз байгаа. Тэр найз маань ирэл ярихад бол за өгшөө яг энэ гарч байгаагаас чинь шал өөр нөхцөл байдал тэнд байх шүү гэж хэлж байгаа байхгүй тий. Тэр чинь тодорхой байна гэсэн үг л дээ. Хүмүүс ерөнхийдөө дэмжиж байгаа, харж байгаа тэр одоо юуны тарифын асуудлыг бол яах гэж хийж байгаа гэдгийг ойлгож байгаа учраас ер нь бол нэг тийм асуудлууд байгаа. Тэгэл ер нь харьцуулж харж сурах нь хамгийн чухал юм уу да гэж бодоод шүү дээ. Тий. Тэгээ яагаад хэлсэн гэсэн шүү дээ тий. Ер нь бол тий ер нь тий яг энэ чинь тэгэл дандаа том сургамжаас л одоо болж шилжиж шүү дээ. Одоо бид нар ямар сургамж байсан бэ? байна. Би юу яа. Ер нь бол ингийн ер нь яг энэ макро эдийн засгийн гардаг том мэдээллүүдийг би та хэдэд харуулад зах зээл яаж хөдөлдөм бэ гэдгийг харуулад ямар импактууд үзүүлсэн. Тэгээ би яагаад хамгийн төгсгөлд нь яагаад юу руу шилжсэн бэ гэдгийг харуулъя тэхөө. Тэгээ суурь шинжилгээről шилжсэн бэ гэдгээ. Яг шилжээч ч байх тэ ерөнхийдөө хараал тайлбарлал явж байгаа л да. Аль аль нэг нь л хийж байгаа. За скрин гэж байгаа шууд ширэлцэж болно тий. Тий. Скрин гэж байгаа. За харагдаж байна уу? Тий. Асуудалгүй. Окей. За бидний энэ харж байгаа чарт зураг юу юм гэхээр S&P 500 буюу Америк нэгдсэн улсын шилдэг 500 компани дундаж индекс юм байна. За дундаж индекс гэхээр ойлгох бах. Ерөнхийдөө 500 шилдэг компаниг дундажлаад нэг юм график гаргаа яваад байдаг гэсэн үг. Ерөнхийдөө индекс гэх юм бол одоо дандаа л ийм маркаар л одоо юунууд одоо график зургууд нь гарч явдаг гэсэн үг. Одоо жишээ нь инфляцийн түвшин бол индекс байхгүй юу? Жишээ нь тий. За ажилгүйдлийн түвшин жишээ нь индекс. За тэгэхээр энэ бол өөрөө бидэрт юуг харуулж идэв гэхээр яг хүн ингэж л өссөн харагдаж шүү дээ. Шилдэг 500 компани нь өсөөл байдаг л гэсэн санааг харуулж лана л да. Тэгэхээр яагаад тэгээд өсөөд идэв гэхээр энэ дээр бас учир холбогдлууд бий. Муу компаниуд нь эргээд гараад сайн компаниуд доороосоо орж ирээд байдаг нэг асуудал байна. За тэрнээс гадна энийг хин ингэж дээш нь хөдөлгөөд идэв гэхээр нөгөө технологийн компаниуд яг орой дээр нь байдаг. Дандаа л дээгүүр байгаанууд нь. Тэгээд хувийн жингүүд нь их байдаг байхгүй. Тийм учраас ер нь бол S&P 500 ингээд дээшээгээ үргэлж явах одоо сонирхолтой. За тэгээд бас бид нар нөгөө хэрэглээ гэдэг зүйлийг энэ дээр аягүй сайн холбож бодох хэрэгтэй. Хэрэглээ бол байнгын өснө нэмэгдэж идэг зүйл гэсэн үг байхгүй. Хэрэглээ хэрвээ багасах юм бол бид нар энэчнээс одоо жишээ нь юу гэдэг нь уналтч гэдэг юм. Эсвэл бол бүр нөгөө 29 оны financial crisis
одоо тим хэмжээний уналтыг бол хүлээж болно. А бусдаар бол нэг ийм аимшигын том унаал дахид сэрхэхээргүй ч юм шиг болоод 1000 энэ рүү яваал ч юм уу. Эсвэл 2000 руу яваал 70-80% алдаад идэг. Тим нөхцөл бол одоо бараг л үүсэхгүй гэж хэлж болно хөрөнгөний зах зээл дээр. Одоо тим хэмжээний объем ингээд том болцсон л гэж ойлгох хэрэгтэй. 29 онд бол арай нөхцөл байдал өөр байсан. Тухайн үед ч гэсэн ер нь бол энэ хувь цааны зах зээлийг хүмүүсийн одоо авч үздэг нь арай өөр байсан гэсэн. За тэгэхээр бидний хэрэглээ өсөд байгаа учраас л ерөнхийдөө дандаа л дээшээ байх одоо гол зорилготой гэх юм уу санаатай гэх юм уу тий. Одоо жишээ нь энэ iPhone утас бол Apple-ийн бүтээгдэхүүн шүү дээ тий. Би энэ Apple-ийн бүтээгдэхүүнийг одоо маш олон удаа л авч хэрэглээд байгаа байхгүй. Тэгэхээр би нөгөө өмнөх хэрэглээд дууссан iPhone 2, 4 хэдийдтэй байлаа да 7 X гэл ингээл явдаг байсан. Тэгээ тэдрийг би гол нь худалдаж аваад энэ Apple гэдэг компани үнэлгээ рүү мөнгөө оруулсан байхгүй. Гэхдээ би нөгөөтгөө хаяхтаа тэр үнэлгээгээ хамтд нь хаяад байгаа биш байхгүй юу? Тийм учраас Apple-ийн одоо үнэлгээ өсөөл яваад идэг л гэж ойлгож болно. Нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо жишээ нь за 20 жил ингээд Apple-ийн утас хэрэглэсэн болвол за магадгүй би 20 жилийн өмнө хүүхдтэй болоод тэгсэн байсан бол миний хүүхд аль дээр бас 2-оос 3 iPhone-ыг илгээсэн байгаа байхгүй тий. Тэгэхээр эн чинь өөрөө хүн төрөлхтөө өөрөө үржээд байгаа учраас хөрөнгөний зах зээл бол нэг тийм унаад ингээд сүүрл болох гээд байгаа юм шигээр яриад байдгээ ерөнхийдөө бараг болчих хэрэгтэй дээ. Энэ бол нэг тийм олон тохиолддог зүйл биш. Үнэхээр санхүүгийн системийн гажуутал үүсдэг ч юм уу. Эсвэл бол бүр тэр томоохон одоо үнэхээр цөмийн дайн болоод тэр нь үнэхээр газар унаад нэг газрыг арчицсан бол энэ дээр ярьж болно. Тэрнээс өмнө бол ерөөсөө ийм зүйлийг бол яриа тэрнээс айгаад ах нь өөрөө маш буруу. Би нэг одоо сүүлийн бараг 5 жил ярьж ин дөө яг үнэндээ бол тэгж бодож болохгүй. Бид нар яг болж байгаа датан дээр л одоо айх хэрэгтэй ч гэдэг юм уу те. Эсвэл бол болж байгаа датан дээр л хөдөлгөөн хийх хэрэгтэй байдаг. Одоо жишээ нь сая ингээл тариф гээл ингээл бас унлаа штэ те. Тэгмэд яг тарифыг тавигдахгүй байжснаа л энэ тарифыг тавилаа гэж хэлээд 90 хоногоор хойшлуулчих байгаа байхгүй те. Тэгэхээр тэр өдөр чинь S&P 500 түүхэнд бараг хамгийн том хэмжээгээр унж үзүүлээд эргээд маргааш нь яг тэр хэмжээгээр өсөж үзүүлж явах жишээтэй тий. Тэгэхээр бид нар яг өнөөдөр болж байгаа болчлоо гэдэг зүйл дээр л энийг ойлгож мэдэхгүй бол төрүүлээд одоо нэг супер болоод энэ тэнд шинжилгээ энэ төр яриад байх нь бас яг тийм оновчтой юу бас үгүй тий. За ер нь бол яг хөө тэр хэсэг нь бол тийм. За ингээд S&P 500-г яагаад би гаргаж ирсэн гэхээр энэ Америкийн нэгдсэн улсын эрүүл мэнд буюу одоо эдийн засгийн эрүүл мэнд гэж хэлдэг. Яг тэрийг биднэрт харуулж идэг гэсэн үг. Ерөнхийдөө өсөө явж байгаа юм бол эрүүл байна л гэж үздэг л гэсэн үг. За эрүүл гээд бүр одоо юу гэдэг супер эрүүл одоо ямар ч асуудалгүй зах зээл гэж бол ярьж болохгүй. Зүгээр ерөнхийдөө эдийн засаг томроод байгаа өсөөд байгаа гэдгийг л биднэрт ингээд тоомлж харуулдаг байгаа байхгүй. За тэгээ энэ дээр за нөгөө 20 оныхоо жишээнээс л ерөнхийдөө харсан дээр л дээ. За энэ унаа бол 20 оны 3 сарын 11-нд бол ерөнхийдөө юуны холбооны нөөцийн сангийн шийдвэрийг хүлээжсэн. За тэр үед бол нөгөө бодлогын хүү гэдэг юмыг буулгаагүй явснараа маш хүчтэй том унаанд орсон. Яагаад тэгэхээр хүмүүс тэрэн дээр маш хүлээлттэй байсан байхгүй. За ковид болсон бүх үйлчилгээний газрууд хаасан. Гадуур бол дэлгүүрээс өөр юу ч ажиллахгүй байгаа. Аялал жуулчлал юу гэдгийг үйлчилгээний салбарч гэдэг юм уу. Тэгээд тэр чинь дагаал транспортейшн, энержи гэх бүгд унж байгаа байхгүй. Бүгд ерөнхийдөө ширэнт хийж ийн гэсэн. Тэгэнгүүт хүмүүс энэ дээр ямар асуудал үүсгэсэн гэхээр тэгвэл би бэлэн мөнгөтэйгөө байж нэгдүгээр, хоёрдугаарт би ковид тусчих юм бол магадгүй эсвэл манай гэр бүлийнхэн ингээ ковид тусах юм бол би тэр хүмүүсийг эмчлэхийн тулд заашгүй бэлэн мөнгөтэй байх хэрэгтэй гэдэг ийм нөхцөл байдал үүссэн. За тэгээд тэрнээс болж ийм томоохон одоо уналт үүссэн байдаг. За тэгээ энэ уналтыг сэргээхийн тулд бол юунаас холбооны нөөцийн сангаас 3 сарын 15-нд нь ээлжит бус хурал зарлаа тэр бодлогын хүү гэдэг зүйлийг ерөнхийдөө дээшлүүлж хамгийн бага түвшинд нь авчиж бусад одоо салбарыг дэмжихийн тулд хийсэн гэсэн үг. За тэр шийдвэрийг хэн гаргаж идэв гэхээр ерөөсөө улс орнуудын төв банк гэдэг байгууллага гаргав. За тэгэхээр бид нар нэг төв банк гэдэг ойлголтыг аягүй сайн мэддэг байх хэвээр, судалсан байх хэвээр, юу хийдгийг нь ойлгодог байх хэвээр. За төв банкны хамгийн гол үүрэг юу юм гэхээр инфляцийг тогтвортой хэмжээнд барих гэдэг нэг үүрэг байдаг. За хоёрдугаарт болохоор ажилгүйдлийн төвшинг хэвийн хэмжээнд байлгах буюу тодорхой нэг төвшнөөс дээшээ гаргахгүй гэж үздэг. За тэгэнгүүт тэрэн дээр тулгуурсан бодлого хэрэгжүүлж идэг гэсэн үг. За би яг энэ үед маш азтай одоо жишээ нь Америкт бол бизнес хийгээд хүмүүсийг яг ингээд мөнгөтэй болж эхэлж байгаа үед хийсэн учраас ашиг орлого сайтай бизнестэй байж үдсэн.
За бүр үнэхээр гайхамшигтай зах зээл байдаг. За тэгэнгүүт энэ дээр одоо хэдлээ саяны тэр ярьсан зүйл дээр нэмж ярихаар бид нар Төв банкны талаар ярьж байгаа бол арилжааны банкыг бас ойлгодог байх хэрэгтэй. Арилжааны банк, Төв банк гэдэг энэ хоёр шатлалт банкны систем гэдэг зүйл чи юу юм буюу бидний өнөөдөр амьдарч байгаа Кейнсийн онол дээр амьдарч байгаа эдийн засгийн идеал واخгүй. Тэгэхээр энэ идеалыг бид нар ерөнхийдөө мэдчих юм бол цаашдаа хэн яаж хөдөлгөөн хийж байгаа бидний амьдралд яаж нөлөөлөх вэ гэж харж болно гэсэн. Зөвхөн энэ одоо арилжааны болон хөрөнгө оруулалтын салбар биш энэ бизнесүүдэд маш их хамааралтай зүйл байхгүй. За тэгээд энийг тайлбарлая. Төв банк гэдэг нэг байгууллага, арилжааны банк гэдэг нэг бас нэг байгууллага байна тийм. Энэ хоёрын хооронд харилцаагаар зах зээл буюу хүмүүсийн гар дээр одоо хэдийн хэмжээний мөнгө байх юм, хэдийн хэмжээний мөнгө байхгүй вэ гэдгийг ерөнхийдөө шийдэж идэг гэж ойлгож болно. За тэнгуут энэ нөгөө 3 сард болсон зүйл чинь маш хүчтэй доошо унаад байсан учраас хамгийн нэгдүгürt юу болсон гэхлээр би одоо энэ дээр оруулж ирүүлээд харуулъя. Unemployment rate гэдэг зүйл буюу ажилгүйдлийн түвшин. Би түрүүнд нөгөө хэлсэн шүү дээ нөгөө Төв банкны хоёр үндсэн гол зорилго байдаг. Тэрний нэг нь буюу ажилгүйдлийн түвшин гэдэг ойлголттой. Ажилгүйдлийн түвшин яг энэ үед ингэж өссөн гэсэн үг. 3.5%-аас 15% руу болж дээшээ буутсан байдаг. Аргагүй шүү дээ. Үйлчлэгээний салбарууд бүгд хаагаад, бизнесүүд бүгд хаалгаа бариад гэр гэртээ суулгангууд халаал тий. Тэгэхээр ч нөгөө хүмүүс ажилгүй болж гинэ гэдэг ингээд мэддэгдээд байгаа байхгүй хөдөлмөрийн бирж гэсэн үг. За тэгээд тэрнээс гарсан дата ийм өндөр болчингууд энийг яаралтай арга хэмжээ авахын тулд яасан гэхээр нөгөө interest rate буюу бодлогын хүү гэдэг зүйлийг тэгээс 125 болгосон байдаг. За би нэг цагаан болгочих. За яг энэ нөхцөл доошоо тэгээс 125 болохоор юу болж юм гэхээр энд байгаа Төв банк, энд байгаа арилжааны банк хоёр байхгүй. Арилжааны банкны үүрэг юу юм гэхээр бизнесийн байгууллага. Арилжааны банк ард иргэдээс ч юм уу хүмүүсээс, компаниудаас мөнгө цуглуулад хадгаламж хийдэг зөв. Энэ хадгаламжийг эргүүлээд хүмүүстэй буцаагаад хүүгийн нэмэгдүүлээд тараах зорилготой бизнес моделийг ярьж шүү дээ. Гэтэл энэ үед одоо интерest rate доошоо буучаар ямар нөхцлүүд болдгийг гэхээр энэ Төв банкн дээр ерөнхийдөө арилжааны банкнууд заримдаа очиод мөнгө хадгалах нөхцөл үүсдэг. Тэр нь юу юм гэхээр энэ интерest rate хэрвээ өндөр байх юм бол буюу суур хүү гэж хэлээд байгаа юм тийм. Бодлогын хүү, суур хүү, улсын ямар нэгэн төвшин мөвшин гэл ингээл янз бүрээр нэрлэж байгаа. Тэгэхээр интерest rate буюу бодлогын хүү хэрвээ өндөр байх юм бол энэ арилжааны банкуд чинь биднэр лөө буюу ард иргэд рүү ерөнхийдөө мөнгө гаргах сонирхолгүй болчдөг гэсэн үг. Яагаад тэгэхээр хүмүүст зээл өгөх чинь өөрөө бас процессын асуудал байхгүй. Энэ процесс яваад эхлэхээр чинь нөгөө банкнаас чи илүү operation cost гэдэг юм өндөр болж гарч идэг гэсэн үг. Тийм учраас одоо магадгүй нэг эдийн засагт суугаад нөгөө зээлийн судлангууд очиж нэг барьцаа аваад тэр барьцаагаа өөр дээрээ байлгаад тэгээд ингээд мөнгөний өгөөд явж байгаа шүү дээ. Тэр оронд чинь гэрэл, тог, цэглэхаан хүний одоо labor буюу одоо хөдөлмөр зэрэг маш олон зүйлд ингээд cost явж идэг байхгүй. Тэгэхгүйгээр хүмүүсээс цуглуулж авсан байгаа мөнгөө шууд Төв банк руу костгүй хадгалчих юм бол ямар нөхцөл үүсдэггүй гэхээр нөгөө банкуд чинь ерөнхийдөө ямар ч үйл ажиллагааны зардалгүйгээр шахуу маш бага зардалтайгаар ингээд ашигтай ажиллах боломжийг бүрдүүлчихдэг гэсэн. За тэгээ ийшээ хадгалсан байгаа үедээ болоод хүүгээ аваад хүмүүстэй хүүгээ төлөөд явчих боломж үүсчихдэг. Тэгэнгүүт энэ доор 20 онд юу болсон ба шүү дээ тэг болсон ба шүү дээ. Тэг болчингууд энэ Төв банк ч өөрөө юу өгөхөө болчихж байна гэсэн үг л дээ. Арилжааны банкудад хүү төлөхөө болцсон гэсэн. Тэгэхээр мэдээж арилжааны банкуд Төв банкнаас ерөнхийдөө өөрсдийнхөө мөнгийг нэгдүгээр татж байгаа. Хоёрдугаарт эргээд зах зээл рүү буюу хүмүүс рүү зээл хийх сонирхолтой болж байгаа. Мэдээж тэгэж шүү дээ өөрсдөө тэр бизнесэнд явахын тулд цаашаа хүмүүст нөгөө хүү өгөх ёстой учраас бизнесийг тэр мөнгийг эргэлдүүлэх шаардлага үүсдэг. Тэгэхээр энэ шаардлагын дагуу хүмүүст аваад ерөнхийдөө мөнгөө тарааж эхэлнэ. Энэ бол яг зүгээр нэг л асуудал нь. Маш олон зүйл давхцаж ингэж хийгддэг л дээ. За тэгэнгүүт хүмүүс зээл хийх боломжтой болж ийн гэсэн үг шүү дээ тийм. Энэ дээр тэгэхээр нэг зүйл үүсдэг. Арилжааны банкны хүү буурч байдаг. Яагаад тэгэхээр энэ чинь өрсөлдөөн баггүй. Одоо яг энэ арилжааны банкуч одоо чинь манай хаан банк, худалдаа хөгжил, голомт гэж явж байгаа шүү дээ. Эдгээр чинь бүгд зэрэг нэгэн зэрэг зах зээл дээр зээлийн бүтээгдэхүүн зарж ийн гэсэн үг байхгүй. Худалдаалж байгаа. Та манахаас зээл аваач.
Манайх танд 2%, 3%, 4% санал болгоё гэд хүүн айгу багтаагаар ерөнхийдөө санал болгох боломжтой болж байна гэсэн. Яага баг үдин гэхээр яг цааталт нь хаан банк нь яг цааталт нь худалдаа хөгжил нь адилхан бүтээгдэхүүн зараад байгаа байхгүй. За эсвэл бол тэр компаниуд арай нэг банкнууд арай нэг өөр гоё төсөл рүү үнэхээр өгөөчтэй ийм төсөл рүү хайгаад хөрөнгө оруулалтыг шийдэж өгч болно зөв. Энд чинь өөрөө бизнесүүдэд хямдхан зээл олдох боломж байхгүй. Тэгэхээр interest rate бууж байгаа үед буюу бодлогын хүү бууж байгаа үед бол ерөнхийдөө зах зээлийг тэлэх бодлого гэдэг зүйл ажиллаж идэг. За нөгөөдхий чинь өсгөөд ингэх юм бол банкнууд чинь гадагшаага хүмүүс рүү бизнесүүд рүү мөнгө өгөхгүйгээр ерөнхийдөө төв банк руугаа хадгалахаар тэр төв банкн дээр өндөр хүү өгж байгаа учраас энэ банкуд ашигтай ажиллаад ингэдэг. За энэ үед бол financial sector бол илүү одоо өсдөг ч гэдэм юм. Ийм уялдаа холбоонууд бол зөндөө байгаа. За ингээд хүмүүс мөнгөтэй болоод эхлэхээр юу болдгийг гэхээр хямдхан зээл авах боломж үүсээд эхлэхээр юу болдгийг гэхээр ерөнхийдөө бизнесүүд эргээд ажиллаж эхэлнэ, хүн авч ажилуулна, хүн цалинжуулна, эргээд одоо түүхийдээ татамж гэдэг юм уу те. Тэгээ хүн болгоны толгойд ерөнхийдөө нэг юм бизнесийн санаа явж л байдаг байхгүй. Тийм учраас тэр бизнесийн санаагаа хэрэгжүүлэх боломж нэгж идэг гэсэн. Ингээд эдийн засгийн харилцаа маш өндөр түвшинд хүрээд буюу хүмүүс хоорондоо хурдтай мөнгө солилцоод эхлэхээр эдийн засаг өөрөө томорч эхэлдэг байхгүй. За энэ томорж байгаа үйл явц нь өөрөө төв банкнаас шалтгаалтайгаар одоо хийж ийн гэсэн үг байхгүй тий. За би энэ дээр ерөөсөө зөв буруугийн талаар ерөөсөө яриаггүй шүү. Зарим хүмүүс энийг буруутгах идэг, зарим нь ингэж л хийхгүй болохгүй гэж тайлбарлаж байдаг тий. За тэгэнгүүт нөгөө бизнесүүд цэцэглээд ахаар юу үүсдэг гэхээр нөгөө зах зээлийн халалт гэдэг зүйл үүсдэг буюу за одоо миний оруулж ирэх байгаа инфляшн гэдэг зүйл үүсдэг. За инфляшн рейтийг оруулж ирээ харах юм бол за энэ ягаан төрсөн тий. Энэ сүлд орж ирсэн. Тэгэнгүүт энэ дээрээс хүссэн хүсээгүй инфляц доошогоо маш бага хувь дээр байсан буюу 3 хэдэн хувьтайсан мэн 343% байсан биз дээ. Энэ босон шүү дээ тий. Мөн үү? Энэ уртлах юм биш үү? Энэ юм байна тий. Инфляц бүр юм бүр бага тэг мэг рүү орсон байж та ковидын үед. Инфляц яагаад тэг рүү орж ирэх хэрэг нөгөө ковидын үед ямар ч үйл ажиллагаа яваагүй зогссон учраас угаасаа юмны үн нэмэгдэх боломжгүй байхгүй. Тийм учраас тий. Худалдаж авч чадахгүй байх нь шүү дээ. Худалдаж авахгүй байх нь байна, сонирхолгүй байна тий. Яг мөнгө нь байсан ч гэсэн авахгүй ч гэдэг юм. Тэгээд тийм зүйл тохиолдонгууд чи өөрөө эдийн засаг ямар ч тэлэх боломжгүй болчдөг буюу эн чинь баг тэг дээр очсон ба шүү дээ. Тэгэхээр энэ хасгаруугаас орж болдог. Хасгаруу орохын юу гэж хэлдэг вэ гэхээр дефляц гэж тайлбарладаг тий. За тэгээд эргээд инфляц бол тодорхой хэмжээнд өсөж байгаа. Тэгэхээр инфляцийг ерөнхийдөө нэг юм за энэ Америк улсын хувьд бол нэг 2% дээр барина л гэж ерөнхийдөө зорддог гэсэн үг. 2% бол эдийн засгийг өсгөхөд хамгийн оптимал буюу одоо саарл хүүгийн түвшин энэ гэж хэлдэг. Яг л ийм байхад л эдийн засаг хангалттай өсөд явна. Ажилгүйдлийн түвшин бага байна тий. Эргүүлээд инфляцийн түвшин бол тодорхой хэмжээнд байхаараа эрүүл байна л гэдэг байна шүү дээ. Яг үнэ эрүүл байна гэж тайлбарладаг гэсэн. Тэгэхээр интерес рейтийг бага болгох чинь хүмүүс зээл аваад харилцаанд ороод эхлэхээр энэ инфляц гэдэг зүйл өсөд эхэлсэн нэгдүгürt. Хоёрдугаарт энэ болохоор нөгөө S&P 500 ч юм баггүй тий 500 компани ч өсөд эхэлж шүү дээ. За тэгэнгүүт энэ инфляцийн нөхцөл байдал бүр маш хурдтайгаар арай хүлээлтээс өндөр өсөд эхэлсэн гэсэн үг. Энд чинь зах зээл рүү мөнгө нийлүүлэгдээд байсан учраас ийм зүйл болж байгаа. Тэгээд ганцхан хэдүүлээ төв банкны юу гэж бас ойлгохгүй байл зүгээр л дээ. Яг энэ одоо интерest rate-ийг дээш нь доош нь болгоод зогсцсан асуудал биш. Энэ дээр маш олон зүйлүүд хийгддэг. Quantitative easing хийгддэг. Хүүгийн curve-оор өөрчилдөг ч гэдэг юм. Эсвэл бол бүр төв банк нь өөрсдөө гарчиж дандаа ийм мэдээллүүд өгч идэг ч гэдэг юм уу те. Тэр мэдээлэл нь өөрөө зах зээл дээр нөлөөлдөг байна шүү дээ. Тийм. Өсөхийн тулд мэдээлэл энэ төр хийдэг гэсэн. Тэгэхээр нэг ийм дөрвөн аргачлал байдаг. Тэгэхээр энэ бид нар нэг л яриад байгаа шүү. Хамгийн голын л гэж яриад байгаа. За ингээд байх ёстой хэмжээнээс өсөөд эхлэнгүүт энэ 22 оны 1 сараас эхлээд хувьцааны зах зээл дээр бол ерөнхийдөө уналт орж иж байгааз энэ чинь нөгөө байх ёстой хэмжээнээсээ томроод байна надад инфляц чи өндөр болоод байгаа юм чинь магадгүй эдийн засгийн хямрал үүсэх юм биш үү гэдэг айдас гэсэн хүмүүсийн эргээд нөгөө энэ доороос худалдаж авсан хүмүүс ашгаа аваад ингээд зараад эхэлж ийн гэсэн санаа шүү дээ. Үргэлжлээл өсөд яваад байна гэж угаасаа байхгүй учраас. За тэгэнгүүт энэ дээр нь зөрүүлээд инфляцийг буулгахын тулд ямар үйл ажиллагаа хийдин гэхээр интерest rate гэдэг зүйлийг буцаагаад өсгөж эхэлдэг. Энэ цагаан ч нөгөө бодлогын хүчин шүү дээ.
За ингээд бидний мэдхээр бол хамгийн дээдлээ 5.5% дээр 23 оны 6-7 сард ингээд хүрчихэж байгаа. За тэгэнгүүт тэрний нөлөөлөл нь юу вэ гэхээр энэ чэнэс өсгөөд ихсний дараагаар юу болж ийн гэхээр inflation rate ингээд доошо буугаад эхэлж байгаа. За ингээ inflation rate буугаад эхлэнгүүт нөгөө хөрөнгөний зах зээл дээр байсан айдас чи ерөнхийдөө ингээ буцаад гайг болоод дээшлээд ихсэн гэсэн. Тэгээд нөгөө миний түрүүний юун дээр яриад байсан энэ орчмоос ч нь бол ерөнхийдөө тодорхой болцсон буюу хөрөнгөний зах зээл өсөх нь тодорхой юм байна гэдэг яриануд явж гисэн. Энэ үед чи нөгөө Facebook компани чи $90 байсан байхгүй. Энэ дээр ирэхэд $750 хүрлээ шүү дээ сая сүүлд. Тэглээ. Тэгэхээр эн чинь ерөөсөө жил гарам. За 2 жилийн л хугацаа. 2 жил арай хүрдэггүй маагаас ярих гарах юм бол. Тэгэхээр ийм богинохон хугацаанд 7-8 дахин одоо Facebook компани өснө гэдэг зүгээр төсөөлдөө. Ямар амар гигант компани байгаа вэ? Үнэлгээгээрээ тэгсэн чинь 8 Facebook компани болцсон байгаа гэсэн үг байхгүй та юу нэ? Хамгийн хямдарч ирснасаа. Ялчгүй энэ дээрээс миний харж байгаас нөлөөллөө одоо 20 оноос ч одоо ингээл хоошоо хөрөнгөний зах зээл одоо хэдэн хувь чинь те хэдэн 100%-аар одоо өслөө шүү дээ. Тэгээ яг 20 онд ч одоо ковид гарснаас хойш эдийн засаг ч угаасаа ингээд суулраад ажил хөдлийн түвшин өсөд тэгээд ихсний дараагаас одоо Трамп, Байден одоо ерөнхийлөгчнөөс солигдох хугацаанд одоо нөгөө нэг эйдийг баталсан. Эйд гэдэг нь одоо нөгөө нэг эдийн засгаас сэргээх зорилгоор мөнгө ерөөхдөө хэвлэн. За тэгээ хэвлэхээрээ зүгээр шууд тараачихгүй бас таны яриад байсан те нөгөө хөнгөлөлттэй зээл болгоно. За маш олон санхүүжилтийг хийн те. Энэ их хэмжээний мөнгө одоо зах зээл дээр орж ирээд тэгээ нөгөө хүмүүс чинь нөгөө нэг ковид үеэр зүгээр сууж байхдаа мөнгө орж ирээд байсан. Тэгээ тэргүүрээ юу ихэ мэдэхгүй. За мөн дээрээс нь ковидын үеэр чинь одоо тэгэл техник технологитой харьцсан. Тэгээ техник технологиос угаасаа яахгүй учраас за ер нь хүмүүс ер нь яг тэр тухайн үеэс ахуулаад за ер нь интернетээр мөнгө хийх боломж юу байдیں۔ Ингээд. Тэгээ ер нь 20 оноос хойшоо ингээд зах зээл дээр маш хэмжээний хүмүүс одоо арилжаа хийхээр те хөрөнгө оруулахаар орж ирээд тэгээ энэ зах зээлийн үнэлгээг маш олон нуглаад те ийм хөдөлгөөнүүд тий. Тэгээд энэ нь өсрөгөө одоо тэгж одоо ойролцоогоор 10-аас 15 триллион доллар хэмжээний мөнгийг одоо бит бусаар ерөөхдөө дижитал бас оролцуулаад ингээд одоо хэвлсэн. Тэгээд энэ инфляц нь ерөөхдөө шууд тараасны араас те мөнгөө тараагаад ингээд явсны араас шууд инфляц шууд өсөхгүй шүү дээ. Инфляц чинь ингээд маш удаан хугацаанд тий зах зээл рүү ороод те нэг хэдэн сарын араас нь инфляцийн яг нөлөөнийг орж ирдэг. Хүмүүс чинь нэг тий араас нь явж штэ тий. Одоо жишээлбэл 3 сард болсон юм инфляц эргээд 6 сараас л өсч эхэлсэн байгаа байхгүй. Харин тэгээ хөрөнгөний зах зээл нь төрүүлээд ерөөхдөө ингээд өсөлт үзүүлээ явчихсан. Тэгээд одоо нөгөө манайд ч нөгөө сонгуулаар мөнгө тараадаг. Тэгээ мөнгө тараахаар шууд ер нь ингээд инфляц өсчдөг шүү дээ. Одоо нэг нөлөө нэг ойролцоогоор бараг 6-9 манайх 6 сарын нэг жилийн дараа тий. Тэгээ араас нь тэгж инфляц өсөхөөр одоо төгрөгийн ханш сулраад ч юм уу одоо доллар өсөж ч юм уу нэг иймэрхүү юм л харагдаад байгаа юм л та тий. За тийм бүгд яг учир холбогдолтой. Тэгэхээр энэ миний өнөөдөр энэ харуулад байгаа зүйл чинь маш хамгийн basic хувилбар нөхгүй. Энд дээр ч одоо маш олон зүйлийг нэмж ярьж болно. Яг энэ чартаар батлагдаж харуулдаг. Одоо чинь бид нар ингээл хэдэн онд тим юм болж байгаа болсон гэл ингээл ярих юм бол энэ чинь нэг тийм утопи яриад байгаа л гэсэн үг шүү дээ тий. Тэгэл эн чинь өөрөө нэг тийм юу биш байхгүй одоо араас нь яриад байгаа да нэг тийм гол сонирн биш. Ингээд харуулаад датагаар нь харуулад ингэж нөлөөлдөг шүү гэдээ харуулах юм бол харин хүмүүс ойлгох байх гэж бодсны үндсэн дээр одоо ингээд нөгөө хамгийн анхны юу хийж штэ тий. Одоо харуулж жагаад ингээд макрог тайлбарлаж байгаа гэх юм уу тий. За ер нь бол тийм. За тэгээд эргээд зах зээл бол ингэж өсөж орж ирсэн. За одоо ингээд мэдээж интерest rate-ийг эргүүлээд өсөгчхөөр юу болж байгаа юм гэхээр зах зээл рүү нөгөө нэг орж исэн мөнгөний хэмжээ чинь багасаад эхэлж штэ. Тэгээд буцаагаад нөгөө төв банк руугаа мөнгөө байрлуулах сонирхолтой болж эхэлнэ гэсэн үг. Тэр үед яаж ийм гэхээр та энийг харах юм бол энэ бол нөгөө ажилгүйдлийн төвчнөж штэ тий. Буцаад өсөж байгаа байхгүй. Нөгөө бизнесүүд чи эргээд жоохон хумигдаж эхэлж байна гэсэн санаа байхгүй. Still нөгөө inflation rate-ийг доош нь буулгах үйл ажиллагаа чинь явж байгаа хэвээрээ гэсэн. Тэгэхээр төв банк гэдэг байгууллага юу юм гэхээр нэг гараараа одоо юуг
инфляцийг ерөнхийдөө барьж байгаа. Нөгөө гараараа ажилгүйдлийн түвшинг барьж ирсэн аа. Ажилгүйдлийн түвшингийн бууруулахын тулд interest rate буюу бодлогын хүүг доош нь буулгахчлаар зах зээл дээрх нөлөө юу болдгийг гэхээр инфляцийн дээш өсчдөг байхгүй. Маш хэцүү ажил хийдэг хүмүүс гэж ойлгож болно энэ хүмүүсийг. Тэгэхээр энэний хамгийн гол тэр нөгөө балансыг барих зөв цэг дээр навьчаад тогтоогоод нөгөө interest rate гэдэг зүйлийг чигээр нь явуулах нь хамгийн гол зорилго нь байдаг. Тэгэхээр Төв банк гэдэг байгууллагын утга учирыг ойлгох юм бол бас нэлээд олон зүйлд оролцдог маш том одоо юутай үүрэгтэй ийм одоо байгууллага байж байгаа. Тэгэхээр та одоо яг өөрөө ингэ бизнес эрхэлдэг хүн байх юм бол магадгүй нөгөө интерest рейтийг энэ доошоо унгааж байгаа үед буюу хүмүүсийн карманд мөнгө байх үед та бизнесээ эхлэх юм бол таны бизнес чинь баг ерөнхийдөө энгийн үеийнхээс баг 30-40% ч гэдэг юм хэдэн хувиар мэдэхгүй зүгээр хамаагүй илүү байх боломжтой. Эсвэл бол бүр эсрэгээрээ интерest рейтийг амар өндөр болгоцсон бариад явж байгаа үед та бизнес эхэлж явах юм бол та ерөнхийдөө бизнесмен биш вэ гэсэн. Үнэхээр хэцүү зах зээл рүү одоо орж ийн гэсэн үг шүү дээ тийм. Цаг үеэ мэдрээгүй байгаа. Цаг үеэ мэдэхгүй байна гэсэн үг тийм. Тэгэхээр хүн болгоо ер нь бол энэ макро эдийн засгийн талаар ерөөсөө энэ basic ойлголттой байх шаардлагатай болчихдог. Аль ч оронд байсан. За бид нэр Куб мөбөл биш бол тийм Куб, Вьетнам, Хойд Солонгос энэ төрөл биш байх юм бол энийг аюу сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр энэгээр чи ерөнхийдөө зах зээлийг тэнцвэржүүлж балансжуулж явдсан байна буюу тэнцээ Төв банкны Жером Паул ягаад тийм хүчтэй байгаад идэв. Дэлхийн хамгийн баг хүчтэй хүн шахуу хүн яваад байгаа байхгүй ерөнхийлөгчтэйгээ алцдаг. Ийм учраас мөнгөнийхэн бодлогыг нь бадж идэг учраас ийм байдаг. За ингээ мөнгөний бодлогыг бадж байгаа үед юу болдгийг гэхээр сангийн бодлого дагж орж ирдэг буюу fiscal policy ерөнхийдөө дагж их хэвээр. За манай улсд бол жоохон эсрэгээр ажилладаг. Fiscal policy нь monetary policy-г бадж идэг ерөөсөө тий. Тэгэхээр угаасаа хүмүүс ч гэсэн хараад ойлгоно л доо. Нэрээ нэг тийм балан юм яваад байдаг гэл тий. Тэгэхээр ийм асуудал байгаа. За энэ дээр би зүгээр нэг юм харуулчих. Ингээл да. Та fiscal policy гэж юу болох талаар жоохон тайлбарлаад өгөөч. Хүмүүс сонсоод одоо ойлгохгүй байвал. Тийм үү. Нэвтрүүлгийг чинь гайгүй юу? Зүгээр. Гайгүй. Яг би зүгээр жоохон оруулаа ярьчих тий. За fiscal policy гэж юу юм гэхээр сангийн бодлого буюу төсвийн бодлого юм. Тэр улсын. Төсөв гэж юу вэ гэхэлэр бид нар ямархуу хэмжээний орлого олоод ямархуу хэмжээний зарцуулалт хийх вэ гэдэг хамгийн гол одоо тайлбар явж идэг гэсэн. Тийм учраас нөгөө сангийн яам гэдэг яам чинь бусад яамдаасаа танах энэ жил эх жил хичнээн зардалтай байх юм. Тэрэнд чинь задаргаа нь юу юм? Хэдэн үн цалинжуулах юм? Хэдэн байшин барилга барих юм? Хэдэн одоо урсгал зардал буюу дулааны цалин хөлс гэдэг ингээд тэднийг хэлтгэлтэй. Энийг төлөх юм бэ гэдэг мэдээлэл өг гээд нөгөөтг нь аваад цуглуулж базаж харгадаг газар байхгүй. Тэгэхээр одоо Монголд бол жавхлан гэдэг хүн энийг хийдэг тийм. Тэгэхээр тэдний баг ерөнхийдөө юу хийж байгаа гэсэн үг. Одоо Монголын жишээ нь төсөв аягүй том болоод байна гэдэг чинь Монголын зарцуулалт ихсээд байна гэсэн үг. Манай нөхцөл юу яад юм гэхээр fiscal policy ерөнхийдөө бараг 50-аас дээш хувь нь улсын зарцуулалтыг government spending дээр яваад идэг. За сүүлд хүмүүс бол бүр 80% болсон байна энэ төр гэж тайлбарлаж байна. Гэхдээ би тэрийг бол арай хүлээн зөвшөөрч чадахгүй. Гэхдээ маш өндөр хувьтай байгаа гэдэг нь үнэн. Энэ ерөөсөө улс бол ойролцоогоор 30% байх буюу тэрнээс дээш өндөр байх юм бол тэр улсынхаа эдийн засагт маш сөрөг нөлөөтэй гэж үздэг. Манайхд бол энэ ч даблдсан, триплдсан гэж яриад шүү дээ. Арайш триплдэг баг. Ерөнхийдөө бол нэг тийм даблдаад явж байгаа нөхцөл бол байгаа. За тийм. Тэгэхээр fiscal policy өөрөө маш том ойлголт л доо. Бид нар энэ дээр шүүмжлэгч зүйл байгаа, цайлагч зүйл байгаа. Би илүү нэг тусдаа яг нэг нэвтрүүлэг болгоод тайлбарлаж өгье. Манай Монголынх ямар яваад байдیں۔ Гадных яаж яваад байдیں те. Тэгэхээр бид нар гадныхыг шууд авчраад ярихаас илүүтэйгээр зүгээр энэ хоёрын зөрөөг нь тайлбарлаад ярьсан дээр баг л та. Тэгэхээр нэлээд цаг орно. Нэг тусдаа нэг дугаар хийгээ те. За би болохоор энэ дээр юу харуулах гээд байна гэхээр Fed-ийн balance sheet гэдэг зүйлийг харуулах гээд байна. Харагдах нь уу? Fed-ийн ч гэж хайх нь буруу л да. Balance sheet. Central Bank balance sheet энэ нэ. Тийм ээ. За энэ нэг ойлголт байдаг. Энэ юу юм гэхээр улсын өр гэсэн үг. За debt ceiling гэж сонсч ирсэн үү те? Одоо энэ бол яг юун дээрээ Төв банк өөрсдөө худалдаад авсан байгаа өрнө гэсэн үг. Тэр улсын
дан ганц өөр биш л те. Улсын өрийг болохоор за би энэ дээр нь дахиад өөр юм дээр гаргаад харуулчих. US юу л хичээлт, debt хичээлт тий. За тийм government debt гэж байгаа юм л та. За энийг бол 36.2 тэрлион буюу өнгөрсөн жилийнхаас 2 тэрлионоор нэмэгдчихлээ гэж хэлээд байгаа шүү дээ. Америк нэгдсэн улсын нийт үр 36.2 тэрлион долларын өртөө. За нэг асуудал. За энэ бол өсөөл яваад идэг байна шүү дээ. Энэ угаасаа бидний өнөөдрийн амьдарч байгаа Кенси онлын хамгийн гол зүйл нь гэсэн үг. Энэ өсөд яваад байж болдог гэдэг асуудал байгаа. За энэ нь болохоор юу юм гэхээр төв банкны өр. Тэгэнгүүт одоо хэдлээ яг цаг мөчийг харах юм бол юу вэ гэхээр 2008 он. За энэ дээр харагдаж байна те. За энэс бол урагшаа харагдахгүй юм. Энэ 2000 онд бас өссөн байдаг. За энэ дээр нөгөө 2020 оны ковидын асуудал яригдчих болно. 1-р сараас. Дахиад энэ дээрээс нэмээд хэлж байна. Нэмээл. Энэ юуг харуулад байгаа юм гэхээр улс орнууд ингэж л ерөнхийдөө мөнгө олдог гэх юм уу да. Америк нэгдсэн улс бол жишээ нь одоо өөрсдийнхөө бонд гэдэг бүтээгдэхүүнийг зарж тэрнгээрээ санхүүждэг орон баггүй. Илүү одоо нөгөө бараа бүтээгдэхүүн зархаасаа илүүтэйгээр. За хятад бол арай өөр шүү. За тэгмүүд Америкийн бонд гэдэг зүйлээ гаргахаар Америк нэгдсэн улсын 10 жилийн бонд дэлхийн хамгийн риск багтай хөрөнгө оруулалтаа гэж ярьдаг шүү дээ. Тэгэнгүүт энэ өөрөө үнэн зүйл байхгүй. Тэгэнгүүт Америк улс юу хийдин гэхээр өөрсдийнхөө улсын нэрээр ашиглаад бонд гаргаж зах зээл дээр тавиад тэр бонд нь бусад улс орнууд авдаг нэгдүгээрт, хоёрдугаарт томоохон компаниуд авч идэг байхгүй бондноос нь. Тэр нэг ойролцоогоор нэг 5 орчим хувийн хүүтэй энэ төр явдаг дунджаар байх ёстой одоо оптимал гэдэг нь 4-5% хооронд. Тэгэнгүүт энэ үед юу болж байгаа юм гэхээр нөгөө 20 оны ковид ч болонгууд маш их бонд гаргаад за тэр нь money market гэдэг зүйл дээр гардаг шүү. Мөнгөний зах зээл гэдэг зүйл дээр арай нэг юм жижиг бондын зах зээл гэсэн үг. Жижиг гэдэг нь хугацааг нь хэлж байгаа шүү. Богино хугацаатай бондын зах зээл гэсэн үг. Урт хугацааг нь бид нар бонд гэдэг тэр жижигүүдийн T-bill энтер гэж хэлдэг. Treasury bill, treasury notes энтер гэж хэлдэг. Тэгэхээр тэн дээр бонд гаргаад нөгөө улс орнууд авангууд энэ өөрөө төв банк нь дахиад өөрсдийнхөө бондыг худалдаж авдаг гэсэн үг. Одоо нэг өсөндөө хүмүүсийн нөгөө эсэргүүцэд уурлаад байдаг чи энэ зүйл байхгүй. Чи нэг талтаа улс нь өөрөө бонд гаргангуудаа төв банк нь буюу мөнгөө хэвлэх одоо эрхтэй байгуулга нь мөнгөөрөө бондо худалдаад авчихаар буюу өөрсдөндөө өөртөө болгоод зах зээл рүү мөнгө нийлүүлчихэж штэ тий. Тэгэнгүүт чи шудраг бус тоглоод байгаа юм биш үү гэд гол асуулт гарч ирсний үндсэн дээр энэ BRICS-ийн холбоо энтер гэдэг юмнууд чинь байгуулагдсан байдаг байхгүй. Эднэр яг энэ өөрийнхөө систем дээр одоо юу тоглоод байна? Одоо бохир тоглоод байна гэсэн санаа шүү дээ. Гэхдээ ингэж хийхгүй байх юм бол өөрөө Америк нэгдсэн улс угаасаа нураад унчих юм. Тийм учраас яг энэ өөрсдийнхөө хамгийн гол давуу талыг ашиглаад хийдэг л гэсэн үг. Тэгэхээр энэ яг хуу сүүлийн үед буураад байгаа нь өөрөө яг хуу зүгээр нэг тийм харуулж байгаа үйл явдал болж байгаа. Энэ бол буурахгүй байна. Улсын өрн буурахгүй. Яг хуу төв банк бол баг багаар нөгөө гаргасан байсан мөнгө хөрөнгөө эргүүлж татаж аваад зах зээл дээрээс арай нэг тийм инфляцийн нөхцөл байдлыг нь юу болгоод байна л да. Намжаагаад байна л да. Тэгэхээр энэ дээр Америк улс бол яг нөгөө юуны үед ковидын үед бол 9 сарны за ойролцоогоор 9 тэрлион доллар гаргасан гэж ойлгож болно. Тэгэхээр 9 тэрлион долларыг ерөнхийдөө бондын зах зээл дээрээс босгоод хүмүүстэй тараасан байхгүй. Ингиж тараасан мөнгө ч өөрөө инфляшн болохдоо маш бага хувьтай байдаг л гэсэн үг. Яг хөө инфляц болно л доо мэдээж. Гэхдээ шууд нөгөө хүмүүсээс аваад буцаагаал өгж байгаа учраас ер нь нөлөө нь бага байгаа шүү дээ. Нөлөөлөл нь бага. Тийм. Тэгээд энийг хүмүүс айгүй их тийм буруу шааж үздэг л гэж ойлгож болно л доо. Тэгэхээр энэ бол макрогийн үндэслүүд юм байна. Ялангуяа энэ төв банк нь худалдаж авдаг энэ төр чинь бүр сүулт нэвтэрч байгаа арга хэрэгслэхгүй. Япончууд хийж үзээд, туршиж үзээд, окей болж ийн гэж үзээд, Англи туршиж үзээд, энэ Америк туршсан 3 дахь нь. Тэгээд ийм нөхцлүүдээр бол ерөнхийдөө юунууд зах зээл дээр нэг тийм хөөс гэдэг зүйл чинь үүсч идэг л гэж ойлгож байна. Хүмүүс хөөс хэлээд гэжтэй тий. Яг хөө яг ингээ харах юм бол үнэхээр хөөс үү, хөөс биш үү гэдгийг нь бол хэлэхэд хэцүү. Одоо жишээ нь тэр 2008 оны үйл хөдлөлийн хямралынхыг бол үнэхээр хөөс гэж хэлэхэд бол болно.
За 2000 оны .com-ын bubble ч гэсэн ерөнхийдөө тийм. Одоо магадгүй нэг хэсэгтээ ингээл AI-аас болоод нэг хэдэн жил байд энэ 2 3 жил тасралтгүй өсөж байх юм бол тэр өөрөө бас хөөс байх магадлал өндөр байхгүй. Тийм болж байна гэсэн. Яг тэр ардлахын мөнгө нь үнэн мөнгө юм уу, жинхэнэ мөнгө юм уу те? Цэвэр мөнгө юм уу гэх юм Тийм. Үүсмэл зах зээл юм уу? Яг бодит зах зээл юм уу? Үүсмэл зах зээл нь томроод байвал томроод те. Яг бодит зах зээлээсээ бүр холдоод явчихвал бас тийм. За тэгээд энэ өрийг биш үү? Өрийн тааз гэдэг зүйл хүмүүс яриад байх ёстой мостой гэдэг. Өрийн тааз гэдэг зүйл ерөөсөө ажилдаггүй юм. Одоо би энэ тэнд очиод ярилцлаганд орохоор бахан эдийн засгч нартай суугаад ингээр улс орнуудад өрийн тааз байх ёстой. Тэр өрийн таазанд тулчих юм бол тэгээд ерөнхийдөө дахиж бонд гаргаж болохгүй гэл ингээл олон юм яриад идэх байхгүй. Хаана угаан тэр нь байхгүй ерөөсөө. 1913 оноос хойш өнөөдрийг хүртэл Америкийн нэгдсэн улс 100 удаа өрийн таазаа шинжилсэн. 1913 оноос хойш. Тэгэхээр үр тавиал яваад байдаг нэг талдаа нөгөө хүмүүсээ хэрэглээг нэмэгдүүлэл яваад байдаг гэсэн үг. Энэ улс бол. Тийм учраас нөгөө дэлхийн асуудалтай тулгараад байдаг. Гэтэ энийг бас зөв буруугийн асуудал би ярьдаг нь биш. Энэ манайхан ч гэсэн ойлгохгүй ярьдаг нь ерөнхийдөө бас биш шүү. Окей. За тэр бол жоохон өөр асуудал яригдана. Зөв бурууг ярих юм бол бид нар маш том системээр нь ярих хэрэгтэй болно. Үзэл идеал ярих хэрэгтэй болно. Баруун зүүнний идеал дээр тулгуурлаж энийг тайлбарлах хэрэгтэй болно. Тэгээд яг хэрэгжүүлнэ гэх юм бол тэр чи хэцүү байхгүй. Тэмүүт одоо манад болоод байгаа би бас өмнөх юун дээр ч гэсэн нэлээд шүүмжлээд байсан юм юу юм гэхээр манад байгаа хүмүүсийн идеалын шүүмжлэнгүүтээ идеалтай тэмцэе гэж яриад байгаа. Юу ч биш шүү дээ бид нар чи элсний ширхэг цаашаа байхгүй да. Тэгэхээр энэ идеалтай тэмцдэг нь бол биш. Яаж тэмцгээч мэдэхгүй юм. Тэмцэж чадахгүй. Хэрвээ тэмцээд яг энэ амьдралаар нь ч юм уу энэ байгаа системээр нь амьдрахгүй гэж байгаа юм бол ер нь бол өсөж хүнэл гэсэн үг. Тийм учраас яг энэ систем дээр нь яаж зөв ажиллаж байгаа нь илүү их сайн хэрэглээ өндөртэй байгаад тэр нь илүү аз жаргалын индекс гэдэг юм дэшээ явж идэг л байхгүй да ер нь бол. Тийм. Окей. За тэгээд юунаас макро ярьж байгаад нэлээд хадуураа явчлаа. Тэгэхээр миний түрүүний гаргаж тавьсан 4 чарт бол ерөнхийдөө бүх юмны тайлбар мөн. Та яаж хизээ бизнес хийх юм, та хизээ худалдаж авахын хизээ зарахын тий. Тэгэхээр энийг бол ойлгож мэддэг гэж жоохон хөрөнгө оруулалт ярихгүй бол хаа хамаагүй тэнцээ YouTube хийгээд иж болохгүй байна. Ер нь хаасайг бол тийм болчлоо. Яг энэ эдийн засгчд нь ч энийгээ тайлбарлаж хэлэхгүй юм, ярихгүй юм. Бүх юм энэ дээр уялдаатай байгаа гэдгийг ойлгохгүй байна. Хүмүүс эннийхэн дагуу одоо хөрөнгө оруулах шийдвэрүүдээ гаргаж юм. За хүмүүс ч нэг гаргаад байгаа биш л те. Том сангууд энэ дээр суурлаж гаргадаг. Тэрийг нь нөгөө дагдаг штэ те бид нар ч. Жижигчүүд ч ритейлерүүд ч. Тэгэхээр энийг аягүй сайн мэддэг ойлгодог баймаар байгаа. За нэгдүгээр асуудал. За хоёрдугаар асуудал би яагаад энэ рүү орсон гэдэг асуудал мөн үү? Окей. За би тэрийг нэг харуулчих. Тэгээд нэг амар тийм шатаал байхгүй болол ингэсэн хүн бас биш шүү. Хүмүүстэй харьцуулбал харьцангуй айгуу гайгүй заяа. Гэхдээ би яагаад илүү макрон чухал юм байна гэж харсан гэхээр тэнцээ миний нөгөө ойрхон байсан хүмүүс бидний мэдхгүй тооны мөнгийг алдаад тахаар ер нь бол жоохон сонирхолтой байсан. Тэгээд би өөрөө бас жоохон шатчихсан учраас сонирхолтой байсан. Окей. За би та хэдэд тайлбарлаж харуулъя. За энэ нөгөө нэг S&P 500 явж шít те. Тэнгүүт би энэ ч ерөөсөө нөгөө юг 22 онд бол миний хамгийн том асуудлууд үүссэн. Тэр нь болохоор нөгөө юуны инфляшнээс болсон зүйл хэвгүй. Тэнгүүт энэ 22 оны 10 сарын 13-нд гарсан дата авах хэвээр. 8.8-аас ч үлээ 8.1 хэдээс ч үлээ $1 руу буугаад буюу $1 хэдтэй болоод 3 улирал дарааллаад дата эерэг гарсан буюу инфляшн нэрнгээсээ буугаад байна гэдэг дата гарч ирсэн гэсэн үг. За 10 сарын 13-нд байх хэвээр нэг чеклж яриа за хэмжээ 11-нд ч үл 12-нд ч энэ хавцаал энэ л дээ. Өдрөөр нь харах юм бол энэ чинь нэг 13 л байгаа. Энэ викээр харагдаад байгаа. Тэнгүүт энэ нөхцөл дээр эргүүлээд буюу хамгийн сүүлийн одоо доотлын цэг муу юм байна гэж бол харж мэдчихсэн үгүй мэдчихсэн байхгүй. Инээс цаашаа хөрөнгөний зах зээл өсөх юм байна. За эргүүлээд юу өсөх юм байна? Хөрөнгөний зах зээлийг дагаад крипто зах зээл өснө гэдгийг ойлгож ирсэн. За хэдүүлээд тэгэнгүүт энэ үед яаж ийн гэхээр би хэрвээ нөгөө Facebook-ээ оруулж ирээд авсан бол тий. За метагаа оруулж ирээ зүгээр харуулж ил.
За энд байна тий. Метагаа оруулж ирээд авсан бол би үнэхээр за нэг хэд байдیں۔ Тэр үнэн нэг за 100 орчмоос авъя гэх юм бол боломжтой байгаа сте харагдаж байгаа сте тий. Энэ хамгийн арталт нь энд явж шүү. Мета гэх нь. Тэгэхээр авъя гэсэн бол боломжтой зүгээр хөрөнгө оруулалтыг хайсан бол одоо өөрийнхөө оруулсан мөнгийг ерөнхийдөө нэг за нэг 5 мав нуглахад бол ер нь боломжтой тий. Нөгөө 7 8 9 болиё л доо. Тэгэнгүүт энэ дээр би яаж алдсан гэхээр эдийн засаг өсгөн тодорхой олчлоо буюу томорхон тодорхой олчлоо энийг дагаад нөгөө хувьцааны зах зээлүүд чи өсөх юм байна гэж үзээд би ямар алхам хийсэн гэхээр Solana дээр арилжаанд орсон байдаг. За энэ Facebook-ыг устгах. За тэгсэн чи энэ дээр ямар нөхцөл үүссэн гэхээр хараа. Нөгөө хамгийн сүүлийн inflation rate чинь гарснараа ерөнхийдөө за энэс цаашаа бол inflation rate буурах юм байна гэдгийг ойлгоцсон мөртөөсөө би худалдан авалтаа хаана хийсэн гэхээр Solana буюу крипто зах зээл дээр хийсэн. За тэгэнгүүт крипто зах зээл дээр ямар асуудал үүссэн гэхээр яг энэ үед өссөн байхгүй бүгд. Ингээд энэ өсөлтөөс харж болно. Энийг яг ойртуулах юм бол нэлийн том өсөлтчтэй. Band ч бүр даблж исэн үе. Би нөгөө Pujinгийн юм дээр лайв дээр band дээр ингэсэн тэгсэн гэдэг юмнуудаас тайлбарлаа ярьсан л байгаа юм. Тэгэнгүүт энэ ч нөгөө нэг банк Sam Bankman гэдэг нөхөр дээр CC2 дээр асуудал үүсээд нэг илүү унтсан байхгүй. Ер нь бол крипто зах зээл. Хувьцааны зах зээл бол үргэлжлээд дээшээ явсан байгааз. Тийм ээ. Тэгэнгүүт Solana ч 20-т байжгаад доошо 18 руу унсан байдаг. Тийм би минийх чи 28 дээр ч байдаг лөө. За баараар нь оруулж ирээ харуулъя. Энэ том зураас шүү дээ, тийм байна. Энэ том зураас чинь намайг угаасаа амьд үлдээхгүй байхгүй. Энд чи өөрөө түрүү хэллээ шүү дээ, 30 орчмоос 8 руу унж ийн гэдэг бол энэ чи би 3x-тэй байхад л ерөнхийдөө дуусаахгүй миний юу? Leverage. Leverage 3x-тэй байхад л. Би энэ дээр 10x-тэй байсан. 1000 доогуур нь одоо margin call болохын тулд мөнгө нэмж хийгээд энэ дээр амьд үлдэхгүй гэсэн. Хэцүү байхгүй юу гэсэн. Маш хүчтэй бууж байгаа байхгүй. Тэгэхээр дам макро дээр хийсэн миний шинжилгээ ямар байсан бах нь? Алтаатай болчихж байгаа шүү дээ. Бүтлгүүцсэн. Үнэхээр зөв харсан уу зөв харсан. Гэхдээ тэнцээ сайн Bankman-ыг тэнцээ orgy party гэдэг гэж би мэдэхгүй шүү дээ. Тэ? Тэр асуудал нь ил гарчиж байгаа байхгүй. CZ-тэй муудалцснараа хоорондоо биенийхээ өөрсдийн юунуудыг токенуудыг зарснараа ийм асуудал үүссэн байна. Тийм. Тэгэхээр хамгийн доотлын хэсгийг би заавал олохгүй тэмчэнээс өндөр леверэжтэй чи арилжаа энэ төр хийх гээд байх ер нь бол шаардлага байдаггүй. Зүгээр л хөрөнгө оруулалт. Урт хугацааны хөрөнгө оруулалт гэдэг байна. Хэрвээ би энэ ч нөгөөтгөн дээрээ вин хийгээд нөгөө нөхөр чинь тийм онцгүй нөхөр биш байгаад ингэсэн байсан бол өнөөдөр миний яг хөө зүгээр би Solana-гийн бүр хай дээр нь тооцож байгаа шүү. Тэгээд харахад за нэг ойролцоогоор 60 хэдэн мянган дахин өссөн байх боломжтой байсан. Миний хөрөнгө оруулалт гэсэн үг. 60 хэдэн мянга шүү дээ. За 63 4 мянга. Тэгэхээр энэ өөрөө бас асар том шунал явж ийн гэсэн үг л дээ арталт нь. Яг хөө бид тэр хаяар нь л тооцож байгаа шүү. 60 хэдэн мянга байг гэхэд би 10,000 хувийг авал боломжтой байсан л гэсэн үг. Харж исэн үзэгчин зүг байхгүй. Би эргээд энийг хизээ буурж эхлэх юм гэхээр за магадгүй Трамп хүртэл арай барихгүйсэн баха. Тэгэхээр ер нь бол нэг тодорхой нэг энэ үед өнгөрсөн 8 дугаар сард нөгөө алдартай ютуберуудын маань тий айгаад өгөхөд идэг энэ уналтуудаас гараа явцсан л байгаа ерөнхийдөө. Тэгэхээр ийм нөхцөл байдгаа гэсэн. Энэ бол макро шинжилгээ юм. Макро шинжилгээ бол үнэхээр бас биднэрт хамгийн гол чиглэлүүдийг өгнө. Гэхдээ дам макрогоор явсан дээрээ би тэрэн дээр буруу бүтээгдэхүүнээ авснаасаа болоод алдсан ийм тохиолдлууд байгаа. Энд чинь өөрөө бас аюулгүй. Тийм ээ. Тийм ээ. Тийм учраас зөв шинжилгээ хийгээд байгаа ч гэсэн нөгөө нэг бүтээгдэхүүнээ буруу сонгоод сонголт нь буруу байхгүй тийм крипто салбар руу явж ороод за бүр тусдаа өөр ингээд салбар руу орчхоор тэр нь буруу байгаад байна тий. Тэгэхээр аль хаана тэр фундаментал макро шинжилгээ хийж ийн тэрэн дээрээ л ер нь яг бүтээгдэхүүнээ сонгох нь зөв юм байна тий. Яг таны яг алдаанаас яг харвал сургамж нэг тийм юм. За тэгээд бондын зах зээл гэж асар том зах зээл би юун хувьцааны зах зээл шүү дээ. Бондын зах зээл чинь хамаагүй том зах зээл явж байгаа. Тэгээ бондын зах зээлийг аягүй сайн хардаг байх хэвээр. Нөгөө хүмүүсийн сентиментийг хардаг байх хэвээр ч гэдэг юм ингээд маш олон зүйлийг харах хэвээр л да. Гэхдээ үндсэн саяны тэр нэг дөрвөн графикаар харуулдаг байгаа макро ч юм бол бидний амьдрал واخгүй. Энийг манай эдийн засагчид яриад өгдөг болоосоо зургатаар байнга гарч байгаа шүү дээ.
Тэгэхээр энэ хүмүүс чи юуг яриад байгаа юм гэхээр хөгжлийн эдийн засаг гэдэг юм яриад хөгжлийн эдийн засаг болоод бидний боловсрол муу байгаа учраас ингээд хөгжихгүй байгаамаа гэдэг нэг юм балаа юм ярьдаг. Бид нар яг энэ макро эдийн засгийн мэдээллүүдийг тайлж уншдаг болчих юм бол ядаж энэ салбар дээр байгаа хүмүүс нь амжилттай болно л гэсэн. Том зургаар нь хараад бид нар зөв бүтээгдэхүүнүүд чиглэлтэй авдаг болно л гэсэн. За тийм. Тэгэд энийг л би ерөнхийдөө сүүлийн хэдэн жил ярьж байгаа. Тэгээд манай оюутнууд бол айгуу дуртай хүлээж авдаг. Сошиал орчинд яад юм байгаа мэдхгүй хүмүүс бол яаж хүлээж авах нь бол мэдэхгүй байна. За тийм л байна да. За гой мэдээлэл баярлалаа. За надад бас нэг ярих үргэлжлүүлээд ярих зүйл байна. Худалдааны дааны талаар. Тэгээд за би дэлгэцээ бас харуулж агаад ярьчихъя. За миний энэ гаргасан вебсайт бол за CNN-ээс гаргасан. Одоо худалдааны дайн гэж яригдаад байгаа. За худалдааны дайн чи ерөөсөн хамгийн гол нь Америк болон Хятад гэсэн хоёр их гүрний хооронд явагдаж байгаа. Тэгээд энэний таймлайныг гаргаж өгч ин л та. Тэгээд энэ дээр маш сонирхолтой. Би тэгээд бас доор нь линкийг оруулчих учраас санаа зовлтгүй. Ороод үзээрэй. За эхлээд энийг ярихаас өмнө за зах зээлд ер нь ямар хуу мэдээ гарсан байна. Би бас энэний талаар яриад өгье. Тэгээд за Америкийн нэгдсэн улс тэгээд Хятадын хооронд ер нь хамгийн том ачаа тээврийн одоо зарим шугамнууд дээр баг тэг зогсолт болж гин гэсэн тийм мэдээллийг сурвалжууд ер нь одоо татж байна. Тэгээд одоо 2-7 хоногийн өмнө юм уу да тэгээд гаргасан логистикийн мэдээнээс харахад бол Хятадаас Америкийн нэгдсэн улс руу одоо явдаг далайн ачаа тээврийн захиалга ердөө 64%-аар унсан байгаа даа. Тэг маш том хувиар явсан унсан гэсэн үг шүү дээ. Одоо хамаг том одоо экспорт импорт чинь ерөөсөө далайн ачаа тээврээр орж ирдэг. Тэгээ саяхан би нэг мэдээ уншсан чинь Америкийн за тариф гарснаас хойш Хятадаас Америк руу орж ирж байгаа тэр том одоо усан онгоц тал дүүргэлттэй орж ирсэн гэж байгаа байхгүй 50% тал дүүргэлттэй. Уулал ингээд бүтэн дүүрээд уулал энгийн байх үед орж ирэх хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь тал дүүргэлттэй. Тэгээд энэ захиалга нь бас унсан бас ингээд нөлөөлж байгаа. За тэгээ ялангуяа за Хятадаас орж ирдэг нөгөө хямдхан даавуу, хувцас, нэхмэл идэлүүд те импорт баг ингээд зогсоход хүрсэн байдалтай. Одоо байгааг бол статистик харуулсан байна. За тэгээд хамгийн чухал одоо тээвэрлэлтийн үнийг дагаад унана. За Шанхайгаас авахуулаад одоо Лос Анжелес руу 40 фунтын контейнер одоо зөөх үн бараг 2 дахин багассан гэж мэдэгдсэн байна. Тэгээ угаасаа эрэлт нь багасаад ирэн тэгээд тэр тээвэрлэлтийн компаниуд үнэ буулгахаас өөр аргагүй болно. За тэгээд тэгээ үнийг дагаад эрэлт хэрэглээ нь багасаад ирэхээр чинь одоо нөгөө нэг эрчим хүчний нөгөө нэг түлштэй жинхэнэ нөгөө нэг тээвэрлэлт хийдэг гол түлшний үнэ одоо эрчим хүчний үнэ унаад байгаа гол шалтгаан л болж байгаа юм л да. За үүн дээр бүгдээрээ ер нь л яагаад энэ мэдээнээс хараад ер нь яагаад газрын төсний үнэ яагаад хямдраад байгаа тий байгалийн хий зэрэг бүтээгдэхүүнүүд яагаад хямдраад байгаа гэдгийг тайлбарлаж болохоор байгаа. За баррел одоо газрын төсний үнэ crude oil гэж яригддаг. Тэгээд $55-оос ерөнхийдөө бол $60 хоёрын хооронд бол хэлбэлцэж байгаа. За байгалийн үнэ $3.5 төрсөн. За 3 дугаар сард хүрч исэн сүүлд 3 дугаар сард хүрч исэн оргилцэгээсээ 30% унсан ийм байдалтай. Ерөөсөө л цэвэр тарифын арга хэмжээс шалтгаасаа үр дүнгууд рүү ингээд шууд шингэж орж ийн л та. Тэгэд энэ 7 хоногт за гарсан за өмнөх 7 хоногт юм уу да гарсан газрын төс олборлагч нэг том компани байгаа. Их Британи улсаас гарах талтай. Одоо BP гэдэг компани байдаг. За BP компани бол он гарснаас хойш одоо орлого бүх ашиг орлого нь ерөөсөө одоо шулуун доошоо уруудсан. За 20 оноос хойш ер нь бол байгаагүй хэмжээнд дуусан байгаа даа. За тэгээд өнөөдрийн гаргасан компани тайлангаас бол үндсэн үйл ажиллагааны ашиг за өмнөх жилийнхээс бол одоо 49%-аар унсан. За өөрсдийнх нь хэлж байгаагаар тий энэ эрэлт буураад одоо энэ одоо олборлолт буураад тий
энэ хэмжээгээр ер нь агаар цацагдж байгаа хүлэмжийн ялгарл том боломжийн хэмжээнд бол багасж гэнэ гэж бол ярьж илээ. Тэгэхээр сонирхолтой нь эндээс бол юу нь одоо ажиглагдаж болох уу гэхээр ерөнхийлөгч Дональд Трамп өөрөө дэлхийн тулаарлалт ер нь итгэдэггүй те энэний ер нь эсрэг байдаг. За илүү уламжлалт эрчим хүчний за одоо нүүрс газрын тос нөгөө байгалийн хийгээл ер нь ингээд ашиглая л гэдэг тийм одоо бодлоготой хүн чинь ерөөсөө яг л энэ тарифын арга хэмжээнээс болоод энэ худалдааг зарцааснараа л энэ байгальд илүү ээлтэй үр дүнгууд нь гараад гарч ирээд байгаа. Тэр ногоон ерөнхийлөгч болсон юм шүү. Тий, ногоон ерөнхийлөгч ер нь Байденгаас илүү тэр ногоон ерөнхийлөгч болох ер нь ойрын нэг жил бол ер нь нэг тийм л хөгжилтэй тийм статистик бол харагдаж магадгүй. Тэгээд энэ сарын ихээр за өмнөх сарын ихээр 4 сарын ихээр юм байна. Хятадын бараа ногдуулахад хамгийн бага тарифыг бол 145% болгож бол нэмэгдүүлсэн. За үр дүнд нь хятад ч бас одоо Америкт бараанд нь 125% одоо тариф ногдуулаад хариу арга хэмжээ бол удаа дараалал авсан. За өнөөдрийн байдлаар бол энэ драматай нөхцөл байдлаа одоо Трамп бол тий Америкийн нэгдсэн бол одоо буцаая. Одоо буцаад буулгая хоёулаа энэ бүр яачлаа л гээл. Тэгээд Хятад Америкийн нэгдсэн улс ерөөсөө энийг за маргааш 5 сарын 9-ний өдөр байна. Энэ өдөр ерөнхийдөө ер нь хилцэж эхэлнэ. Гэхдээ ер нь шийдвэрт хүрэхгүй гэсэн тийм мэдээ яваад байгаа тийм. Скот Бейсент яг ингэж хэлсэн. Бид нар бол эхлээд энэ хурцтмал байдлаа эхлээд намжаах шаардлагатай байна. Тэрний тулд бол Швейцарт бид нар уулзах гэж байгаа маа гэдгийг л тайлбарлсан байгаа. Тэгэхээр маргааш бол ямар ч сан гарын үсэг зурагдаал тариф бол буцаад 60 боллоо гэдэг юм бол ярихдаггүй. Гэхдээ тэрний эхлэл явж ийн гэсэн. Харин тий. За тэгээд Скот Бейсент бас хэлсэн. Тэгээд энэ Хятад Америкийн нэгдсэн улс хоёр хурдан тохиролцож чадахгүй бол дэлгүүрүүдийн тавиурууд ерөнхийдөө хоосорч эхэлнэ. За энэ нь удаан үргэлжлэх боломжгүй гэж бол мэдгдсэн байна. За мэдээж энэ хямд өртөлтөй бараа Америкийн нэгдсэн улсын компаниуд Хятадаас татаж оруулж ирээд тийм ээ. Тэгээд энийг чинь зарах гад. Тэгээд ийм өндөр тарифтай байгаад байдаг. Энэ тэр компаниуд ч ажиллаж чадах байх чинь. Ялангуяа за бас нэг мэдээлэл уншсанаар бол нөгөө нэг том одоо хятад худалдааны сайтууд Alibaba за одоо нөгөө Temu өдр гэдэг ч юм уу. Тэр компаниуд дээр одоо бүтээгдэхүүн Америкийн нэгдсэн улсаас авах гэж байгаа бол ерөөсө тарифын шууд ингээд бодогдоод эхэлсэн. 145% ингээд. Тийм билээ. Одоо би авах гэж байгаа бараа за нэг $50 үнэтэй бараа авах чилээ гэж бодоход тэр чинь одоо 120 $110 гаргаад би бараг худалдаж авах нь шүү дээ. 2 дахин үнэтэй тий. Тэгээд энэ юу н ачаа тээврийн нөлөө юу н энгийн хүнсний дэлгэрүүдэд мэдрэгдэхэд одоо дахиад хэдэн 7 хоног зарцуулагдана. Тэр бол ойлгомжтой. За Хятадаас Америкийн нэгдсэн улсын баруун эрэг хүртэл ачаа ирэхэд бараг сар орчим. За зүүн эрэг лөө 2 сар орчим ингэж тээвэрлэдэг гинэ. Тэгээд энэ хооронд бол ингээд тохиролцоо Америкийн нэгдсэн улс Хятадын талаас бол хилэлцэх нь бол яалтчгүй чухал. За тэгээд Хятад одоо Америкт амьдардаг бас Хятад хүмүүс маш их олон байдаг, маш их олон бизнесүүд одоо тогтчиход учраас энийг бас бодолцож үзэх угаасаа төрийн тэргүүний хувьд бас бодолцож үзэх зүйл бас зөндөө байх хэвээр. Тэгээ Walmart, Home Depot, Target гэдэг энэ одоо жижиглэнгийн том компаниуд тий захирлууд одоо өмнөх 7 хоногт Трамптай уулзаад үн өсөх ба дэлгүүрүүдийн тавиурууд одоо хоосрох аюултай байгааг анхааруулсан гэж байна. Тэгээ одоо компаниуд ерөнхийдөө бол тариф хэрэгжихээс өмнө маш хэмжээний бараа нөөцлөд авчихсан учраас уусаад ер нь тариф тавих гэдэг шүү гэсэн бараа нөөцлөд авчихсан учраас ерөнхийдөө нөлөө нь бол жоохон саатаж бол магадгүй. Гэхдээ Хятадтай одоо хурдан гэрээ байгуулахгүй бол ковидын үе шиг нийлүүлэлтийн хямрал бол болох аюултай. Тэгээ худалдаа зохисвол тэгээ мөнгөний эрэлт багасна. За ерөнхийдөө эдийн засгийн хурц саарч эхэлнэ. Тэгэхээр одоо миний бодлоор бол одоо өсөж байгаа тий одоо энэ хэрвээ удаан хэрэгжүүл гэтээ энэ бүр ингээ хилцээ тохиролцоо хүрч чадахгүй удаан хэрэгжүүл ер нь компаниуд ч бас ингээд нэг supply chain disruption буюу одоо нийлүүлэлтийн сүлжээний энэ доголдол гарч ирээд үйл ажиллагаагаа явуулж чадамжгүй болоод тэгээд энэ хувьцааны зах зээл бас унах бас нэг тийм нөхцөл байж гарч болж болох юм. Тэгээд цүмэндээ болохгүй тий.
Тийм бол Цөмийн дан болоод айлгаад байна гэд унах юм байна гэд яриад идэг хэвээр окей. харин тийм. Ер нь бас тийм хүмүүс ингээд цөмийн дайн болно, юм уу болно. За одоо энэ этгийг саяхан одоо Пакистан унш чи ингээд муудалж чинь цөмийн дайн боллоо. Дэлхийн 3 дугаар дайн гэдэг ухааны юм яриад байгаа шүү дээ. Тэгээ тэр хүмүүс одоо хаанаас юм мэдээ олж уншсан гэхээр сошиалоос л байгаа байхгүй. Тэгээ сошиал дээр угаасаа ер нь явж ер нь дандаа л худал ер нь хэтрүүлэхтэй мэдээнүүд маш их явж байгаа. Тэгээ тэрэн дээр хүмүүс ингээд дөрөөлөд санхүүгийн шийдвэр тэгээд худалдаж авах зарах захиалга ингээд сэтгэл зүйн дээр бусад хүмүүсийн ингээд битсэн зүйл дээр итгээд хийгээд байна гэдэг өөрөө маш буруу зүйл. Тэгээд их сурвалжаа сонгож одоо ядаж ингэж хөрөнгө оруулалтын шийдвэр тэр одоо ирээдүйд өөрийнхөө хөрөнгийг хамгаалмаар байгаа юм бол ядаж энэ мэдээний сайтууд том мэдээний сайтууд дээр мөнгөний төлөөд subscription төлөөд уншаад үзэж хэлтэй л гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи бүр амар чухал мэдээлэл хэлчихлээ. Наа чи бүр яг хамгийн том асуудал. Тийм. Яг хүмүүсийн гол яаж байгаа тийм асуудал байгаа. Тэгээд тэр том мэдээний сайтуудаа зөв сонгох нь хэд нэг талыг барьсан, хэд зүүн баруун талыг барьсан мэдээний сайтууд шиг голдоо ер нь яг шинжиж зүгээр мэдээлэлээ өгөөл өөрсдийнхөө хэлж байгаа үндсгийг тайлбарлаад тиймэрхүү мэдээ бичдэг сайтууд сонгох нь зүйтэй. Тэгэхгүй бол нэг шинжиж одоо хөдөлтөж аав нэг юм байна гэдэг зүйл байхгүй. Хүн өөрөө тэр шийдвэрээ тэр олон датанууд цуглуулад өөрөө тэр мэдээллүүдийг уншаад өөрөө шийдвэр гаргах хэрэгтэй болохоос тэр шинжиж таны өмнөөс гаргаж өгөх. Ер нь юуг вэ? Тийм учраас тэр мэдээний одоо сорсуудаа л зөв сонгоно гэж яриад байгаа. Тэгээд дараагийн дугаараар яг хав мэдээний сорсуудаа ямар мэдээний сорсууд ер нь ямар төрлийн утгатай мэдээллүүд явуултын гэдэг талаар бас ярьж болох юм. Байж болох юм тийм нэр. Дээрээ тэн дээр шинжилгээ хийгээд ер нь ийм мэдээний ер нь нуунаад одоо сайтуудаас ер нь энийг ашиглахгүй байх нь зүгээр шүү гэдэг ч юм уу. Нэг тийм ярилцъя л гэж ер нь бодож байна. Яагаад тэгэж их одоо энэ асуудал тэгж гараад байгаа гэхээр үлэмжээ энэ чинь ерөөсөө юм мэдгүй хүмүүсийн хийдэг зүйл байхгүй юу? Тийм. Энэ эдийн засаг гэдгийг ойлгохгүй, макро микрогоор нь ойлгохгүй. Ягаад тийч aggregate demand гэдэг зүйл байгаад байгаа гэдгийг ойлгохгүй. Ягаад тийч тариф гэдэг зүйл хийгээд aggregate demand-ыг хоошин шифтлүүлэх гээд байгаа буюу AD гэдэг чинь нэг юм том яваа шүү дээ. ID C дээр нэмэх нь I нэмэх нь G X-с нь M гэдэг. Энийг одоо ойлгохгүй байгаа учраас тэнцээ нэг тийм түр биос хэлсэн утопи яриад л байгаа л гэсэн үг. Тийм. Утоп гэхэр чинь тэр чинь 1500-аад оны үед гарсан зохиол биш үү тэр нэг юм гой сайхан газрын талаарх одоо тийм төсөөллийг хүмүүст одоо үүсгдэг тий. Тэгээд тэр нь өөрөө нэг юм байс үүсгчээ. Тэгэл ерөөсөө юуны сошиалын ертөнцийн ийм байгаад байдаг. За яг би бас нэг хүмүүсийг муулаад байлтгүй өөрөө ч гэсэн бас ялгаа авахгүй тэгж хийдэг байсан л хүмүүсийн нэг. Гэхдээ бас арайч тийм хамаагүй энийг ав тэрийг зар энэ төр гэж ярьдаг бол хүмүүс бол байгаагүй. Зүгээр алт малтан дээр бол яг ялчгүй ихтгэлтэй байсан үед би одоо чинь тэр алтны 1620 гэдэг хэсгийг яагаад ярьдаг байсан гэхээр би өнгөрсөн нэвтрүүлэг дээр бас хэлсэн багтаа 3 нэвтрүүлэг хийжсэн шүү үзээрээ сонирхоор. Тэгээ би амар мэдээд байгаа даа шин төв банкуд ч аваад байна. Төв банкуд нь аваад байгаа учраас яг надад зүгээр техник шинжилгээгээр энэ хамгийн сүүлийн цэг байж болох юм байна гэж хэлээд байсан чинь зүгээр тэр мөрөнтэй л холбоотой. Яг макро дээр л тулгуурж байгаа байхгүй. Өмнөс биш дан ганц техник дээр ч юм уу эсвэл бол алт хэрэггүй боллоо гэдэг нэг хүний твиттерээс яваад байгаа гэсэн үг биш гэсэн үг. Окей. За чиний наад санаа чинь бол өстө нэр үнэхээр алт шиг байгаад байгаа шүү. Эсвэл бол нэг юм бас нэг хэцүү байгаа юм юу юм гэхээр нөгөө түрүүний тэр идеалтай тэмцээд байдаг асуудал байгаа шүү дээ. Бид нар яг өнөөдөр энэ төвшөнд амьдарч байгаа юм бол энэ одоо амьдарч байгаа эдийн засгийнхаа тэр нөхцөл байдлыг идеалыг ойлгочих хэрэгтэй. Тэрийг ойлгож иж ингээд тэрнийхээ дагуу амьдрья гэж хүсэж байгаа байхгүй. Тэгэхгүй байхаар нөгөө гол асуудал нь юу юм гэхээр мянга тэмцээд нэмэргүй. Тэгмэгтээ буруу худлаа гэдэг нэг ийм одоо томьёол руу орчоод бид нар дандаа юм худлаа одоо юм дээр амьдраад байна гэл тэрнийхээ дагуу тэмцээд тахаар угаас тэрнгөөр чинь хүмүүс сураад тэрийг ойлгох гээд ингээд сүүлийн 100 гаруй жил ерөнхийдөө зовж штэ. Хин ямар бодлого боловсруулж чадахын тэр нь юмаа одоо хүртдэг гэдгийг нь одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ялчгүй л тийм. Яагаад резерв хийгээд байгаа
Ягаад тэр доллар нь хүчтэй байгаад байсан те. Буруу гэж асуух юм бол би ч гэсэн бас тийм л гэж хэлнэ. За энэ бол арайч бас дэндүү юм зохиоцсон гарууд шүү гэл бас дэмжинэ. Гэхдээ тэрнтэй тэмцэхгүй. Зүгээр тэрийг нь ойлгоод тэрнийхэн дагуу би зүгээр амьдраад өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулаад ч юм уу урт хугацаанд тогтвортой байх юм бол тэр нь надад илүү л байна л да. Тэгэхээр энэ өөрөө бас нэг машин буруу тийш чиглүүлээд байгаа асуудал байгаа. Тэгээд тэрийг нь ч тайлбарлаж мэдэхгүй байгаа учраас жоохон бухимдангуй байгаад байгаа нь тэр. Би одоо сүүлийн жоохон би ч их даруухан явлаа штэ ер нь бол те. Зүгээр л өөрийнхөө хэлмээр байгаа, бичмээр байгаа юм а биччихэл явдаг гэсэн бол ялангуяа энэ телевизийн медиагийн салбарт ажиллаад ихэлсэн чинь хүмүүс ямар аимшигтай худлаа мөртлөөс ямар ч мэдээлэлгүй байд юм бэ, мэдлэггүй байд юм бэ гэдгийг нь хараад эхлэхээр ялчгүй ингээд чамтай ингээд яриа суухаас өөр аргагүй л байна л да. Одоо чи бол энийгээ спонсорд болгох хэрэгтэй. Олон хүнд үзүүлэх хэрэгтэй шүү дээ ер нь бол. Тий. Хэрвээ энэ бит хоёрын хийж байгаа ярилцлага таалагддаг бол ер нь аль олох дэмжиж шеэрлээд өгөөрэй гэж хүсэж байна. Олон хийя тий. Олон хийх хэрэгтэй байна. Одоо өдөр болгон нэг гарч байгаа шар мэдэн дээр хийгээд байх нь хайшин. Тэгвэл зүгээр ер нь бол олон хийгээд хүмүүст яг жинхэнэ яг энэ суурин дээр нь тайлбарлаад онол дээр нь тайлбарлаад явах юм бол нэг тийм хэцүү зүйл бас байдаггүй. Зах зээлийг харах нь өөрөө нэг тийм хэцүү зүйл байдаггүй. Одоо чинь би нэг ийм подкастт бас орж илсэн. Тэр чинь юу лээ? Жохон сүүлд гарсан юм а тэр чинь. 11 сард ороод. Тэгээд за ер нь бол зах зээлүүд бол яг хямрал асуудал бол үүсч болно. Гэхдээ үнэхээр тэр яг цүмийн дайн болчвол хэдүүлээ тийм гэж үзье. Тэрнээс наан бол унах асуудлууд бол байгаа. Тэ одоо жишээ нь юуны салбар одоо энэ тариф бас болоод унж болно. Гэхдээ эн чинь унаад явцдаг зүйл ерөөсөө биш ээ. Эргээд бидний хэрэглээ өсөж байгаа бид нар олоолаа үржээд байгаа учраас хүссэн үсээгүй томрох ийм зах зээл юм а гэдгийг хэлээд би бүр салбар малбартай л ярьсан л байгаа л да. Тэгээд тэр мэрийг олоо үзвэл бас гайгүй ойлголт авах л бах. Одоо нөгөө өөрийгөө ярий гэдэг шүү дээ. Нэр таны нэвтрүүлэг явж байгаа тий. Ер нь өдөр болгон шахуу явж байгаа. Тий, өдөр болгон шахуу. Яг би тэрэн дээр бол хүмүүсийг илүү яг энэ макро гэж юу вэ гэдгийг олон дахин сонссоор байгаад ойлгосоо л гэдэг үүднээс би зөвхөн нөгөө мэдээ дамжуулагч хийж байгаа. Би өөрөөсөө тэрийг тайлбарлаад комментар хийхгүй байгаа байхгүй. Тийм учраас тэн дээрээс яг зүгээр олон үзэж байгаа хүн бол макро гэдэг чинь юм байна. Тэр бодлогын хүн ингэхээр ийм хүлээлттэй байгаад байгаа юм байна. Тэр Жером Паул нь ингэж хүлээгээд байгаа юм байна. Хүмүүс тэгж хүлээхгүй байгаа юм гэдгийг л ярьж байгаа. Би уусаа нөгөө өргөн дэлгэцээр тийм юу хийгээд байж болохгүй л дээ уусаа. Одоо предикт хийж болохгүй гэсэн үг. Тийм, өөрийн үзэл бодлоо. Тийм, өөрийнхөө үзэл бодлыг шингээгээд яриад байж болохгүй. Тийм учраас тэнд бол одоохондоо бол мэдээл дамжуулж байгаа. Гэхдээ энийг илүү гоё тийм анализийн хэсэгтээ болгоно. Одоо яагаад гадныхан тийч Jim Cramer өөрийнхөө дураар яриад тэгээд тийм мод хүн болчоод тэр нь зах зээл дээр хүртэл нөлөөлдөг болчоод байгаа юм тий. Боломжтой шүү дээ ер нь тийм болох. Тэр ер нь бол тэрлүү явна. Гэхдээ илүү хүмүүсийг юутай л болгомоор баг. Жохон мэдээлэлтэй ойрхон болгоод ойлгодог болгочих юм бол хүмүүс хүссүүс угаасаа өөртөө сонирхоо авчих واخгүй. Тийм учраас нөгөө багш болчоод л яваад байгаа шүү дээ. Зөв. За тэгвэл одоо хоёлаа одоо AI дээр суурилсан надад нэг хэдэн танилцуулах төлөвүүд байгаа даа. Тэр талаар хоёлаа ярилцъя. За тэгье. За энэ удаагийн дугаарт ярьж ирсэнчлэн та бүхэнд хөрөнгө оруулалт за арилжаа одоо шууд ашиглах боломжтой хоёр гайхалтай AI хэрэгслийг танилцуулъя. За миний хувьд бол энэ хүү хэрэгслүүдийг одоо өөрийн шинжилгээ судалгаанд бол үргэлж ашигладаг. Тэгээ туршаад үзсэн. За өөрийнхөө ерөөхдөө бол олон төлөвд ашиглаж ирснээс хамгийн сайн гэж бодож байгаа хоёр интернетэд нээлттэй байгаа энэ хиймэл оюухан суурилсан FinChat.io болон за data analysis за компанийн санхүүгийн тайлан мэлэн одоо бүх датаг харах боломжтой Coifin гэж одоо энэ хоёр платформын талаар ярилцъя. За тэгээд эдгээрийг одоо хэрхэн ашиглах, эндээс юу сурч болохоор гэдгийг харуулъя. За энэ дээр харагдж байгаачлан одоо FinChat бол хиймэл оюуханд суурилсан санхүүгийн туслах гэж явж байгаа. Ерөнхийдөө ChatGPT-тэй маш төстэй. Гэхдээ энэ дээрээс олон компани одоо санхүүгийн тайлан, call transcript. За одоо жишээлбэл үнэлгээний дата,
За одоо мэргэжлийн анализууд гэдэг ч юм уу тэн дээр суурилж бол асуултанд хариулдаг. Та тэгэхээр ChatGPT шиг өөрийн хүссэн одоо судалгаа одоо аналитик одоо бүх промптоо өгөөд тэгээд FinChat-аас энэ илүү сайн чанартай энэ мэдээллийг эргүүлж буцааж авах боломжтой гэсэн үг. За тэгээд FinChat-ыг бол зүгээр нэг хайлтанд ашиглахаас илүүтэй өөрийн ер нь хувийн одоо санхүүгийн чатбот л гэж харах хэрэгтэй л дээ. За энэ дээрээс хамгийн чухал фичур болох чатбот нэгээ. За би энэ дээрээс хідэн промпт бол өгж одоо үзсэн баг. За энэ дээрээс бүгдээ харвал 7 технологийн аврах компаниудын санхүүгийн тайлан дээр үндэслээд хамгийн эрүүл санхүүгийн тайлантай, за тэгээд өсөх потенциалтай. За энэ дундаас за хэрвээ ямар нэгэн одоо recession буюу хямрал тохиолдсон тохиолдолд хамгийн ер нь хөрөнгө оруулахад тохиромжтой аль компани байх вэ гэдэг ерөөдөө бол промптыг асуусан байна. За энэ дээрээс харж байгаачлан за биднэрт бол хамгийн чухал үнэлгээний метрикүүдийг харуулж байна. За Microsoft компани хувьд бол ингээд за market cap нь хэдийн, за нийт орлого нь хэдийн, за орлогын магадлал одоо бүх маржингуудыг харуулж байна. Net profit margin харуулж байна. За түүнээс бүгдээрээ өөрсдөө энэ датагаа хийгээд өөрөө шинжилгээ хийгээс гадна за энэ AI-ийн хүчрхэг одоо сэтгэх чадрыг нь ашиглаад бүгдээрээ энэ дээрээс дүгнэлтийг олж авч харж болохоор байгаа. За Amazon-ы хувьд ийм байна. За Meta, Nvidia гэсэн энэ компаниудын бүгдээрээ ингээд харчих боломжтой. За гол дүгнэлт нь юу байв гэхээр за гол баланс шитээс авч үзснээр бол санхүүгийн тайлангаас Nvidia бол энэ дундаас хамгийн өндөр одоо өсөх орлого нь өсөж байгаа юм компани байна гэж байна. За тэгээд ирээдүйд бас өсөх магадлал бас ирээдүйд потенциал өндөр байгаа. За харин Alphabet илүү юм баланст одоо орлогын төсөөл нь өндөр тийм ээ. Тэгээд илүү боломжийн одоо энэ үнэлгээний метрикүүдтэй ийм компани байна. За дээрэс нь recession-ийн үед за Microsoft, Apple гэдэг компаниуд хямралын үед юм хамгийн том хүчрхэг ийм баланс шийдтэй. Тэгээ олон одоо diversified буюу төрөлжсөн орлогын одоо бизнес модельтэй. Тэгээд өндөр ашигын маржинтай ийм компаниуд байгаа. Энэ компаниуд өөрсдөө маш хэмжээний бэлэн мөнгийг атгаа сууж яадаг учраас ямар нэгэн одоо хямрал тохиолдоход энэ компаниуд өөрсдөө buyback програм буюу өөрсдийн компани хувьцаагаа тодорхой хэмжээний одоо хэдэн тэрбум доллараар ч гэдэг ч юм уу худалдан авах тийм план гаргаад танилцуулдаг л да. Тэгэхээр ийм компаниуд ерөөдөө илүү эдийн засгийн одоо хямрал болж байгаа үед хөрөнгө оруулахад тохиромжтой гэж энэ дээр гараад ирсэн байна. За миний дараагийн одоо өгсөн промпт бол за энэ дээрээс харж байгаачлан одоо хэрвээ одоо зах зээлийн гэмтийн өөрчлөлт тохиолдоод жишээлбэл газрын засны үн одоо 150 одоо ам доллар хүрэхэд Amazon хэрхэн нөлөөлөх талаар бол асуусан. За тэгэхэд бол энэ дээрээс бол одоо Amazon-ы ирээдүйн төлөвлөгөө хэрхэн өөрчлөгдөх үү те дээрээс шинжилгээ хийсэн байна. Хэрхэн өөрчлөгдөх үү? За одоо үйл ажиллагааны маржин гэдэгт одоо хэр зэрэг нөлөөлөх үү гэдгийг бол тайлбарлаж байна. За энэ дээрээс харж байгаачлан энэ нь биднэрт бол ерөөсөө what if буюу одоо хэрвээ гэсэн өгөгдөлт шинжилгээ хийх боломжтой болгож байгаа юм аа. За тэгэхээр ийм бас давуу тал байна. За дараагийн миний асуусан промпт энэ дээр харагдах болно. За дараагийн асуусан манай промпт маань болохоор одоо AI суурилсан өсөлттэй компаниудыг хайж байгаа. За хардверийг нь орхиод зөвхөн софтвер дээр суурилсан. За өмнөх дугаарт ярьжсэн Нё ахын хэлжсэнчлэн хардверийн компаниуд хангалттай их хэмжээл өсөлтөд авчихлаа. Тийм учраас дараагийн софтвер дээр
өсөх потенциал өндөр байгаа гэж ярьж ирсэнчлэн тэгээд би энэ промптыг FinChat руу оруулсан байгаа. Тэгээ энэ дундаас иймэрхүү компаниуд гарч иж байна. За эндээс нь ахуулаад харуул софтвер дээр суурилсан Palantir, бидний мэддэг CrowdStrike, за Monday.com гээд ингээд доошоо үлгүүл зөндөө компаниуд байгаа. Энд дээрээс бүгдээрээ бүх одоо market cap, debt to equity, gross profit, за бүх орлогын одоо өсөлт гэдэг мэдэх ч юм уу те. Энэхүү үзүүлэлтүүдийг бас хараад авчих боломжтой. Тэгээд энэ дээрээс яах вэ гэхээр та өөрийнхөө арга баргыг ашиглаад энэ дээрээсээ хөрөнгө оруулах боломжийг л бүрдүүлж өгч байгаа юм л та. Тэгэхээр бидний мэдээж хамгийн түрүүнд цаг хугацааг маш хэмжигч байна. За дээрээс нь маш олон сайтууд руу ороод те бүх компаниудын орлогын тайлан нэг нэгээр нь уншаал маш их цаг авсан ажил байдаг учраас энэ чатбот ерөөсөө бидний энэ бүх энэ ажлыг хөнгөвчлөөд гаргаад ирж байгаа гэсэн. Тэгэхээр ийм даваа талтай чатбот байна. За өөр энэ дээрээс та бүхэн энэ вебсайтаас харвал за тухайн компани ерөөхдөө бол бүр нарийн одоо дата мэдээллүүдийг олж авч харах бол боломжтой. За энэ дээрээс харж байгаачлан overview байгаад байгаа. Тоон датанууд харагдаж байна. За цаашлал бол энэ дээрээс investor relations гэж хэсэг байна. За investor relations-ээс бид нэр репортын шууд хараад уншчих боломжтой. Хамгийн сүүлд гаргасан компани орлогын тайланг бол харж унших боломжтой байна. За энэ дээрээс шинжээчдийн одоо хүлээлт бол дараа жилүүдэд ямар байх вэ гэдгийг харж болж байна. За энэ дээрээс ownership буюу энэ компаниг эзэмшиж байгаа, хувьцааг эзэмшиж байгаа хөрөнгө оруулагчдыг харж болохоор байна. За insiders гэдэг нь бол энэ компанид ажиллаж байгаа ямар нэгэн том албан тушаалтай хүмүүсийн одоо энэ компани хэдэн хувийг эзэмшиж байгаа гэдгийг харуулж байна. За энэ дээрээс бидний сайн мэдэх Tim Cook байгаа. За holders дотор харвал Vanguard Group, Apple эсрэг 3% бол эзэмшиж байна. За араас нь BlackRock 7.5 гээд ингээд хараад явах боломжтой. За дээр dividends буюу ногдол ашгийг харж байна. Ногдол ашиг 2012 оноос хойш бол энэ компани ногдол ашиг тарааж эхлээд тийм ээ. Ингээд шат дараатай ногдол ашиг өсгөөд явж байгааг харж байгаа. За энэ дээрээс ингээд нэгж компани ийм олон дата мэдээллийг бүгдээрээ тэр доор нь хараад авчих боломжтой байгаа. За энэ дээрээс цаашаа харуул за resources-тэй дараад орвол биднэрт earnings calendar буюу компани орлого ашигын тайлангаа хизээ зарлах өдрийг харуулж байгаа. За энэ дээрээс шууд он сартай энэ том компаниудын ялангуяа шүүж гаргаж ирээд харна гэдэг бол айгүй амар болчихж байгаа гэсэн үг. За тэгээд энэ дээрээс харуул hedge fund letters гэж хэсэг байгаа. За hedge fund-ууд бол одоо season болгоно хөрөнгө оруулагчтай захиа илгээдэг. За бүгдээрээ тэр захиаг нь бол эндээс шууд ороод унших боломжтой. За бид нэг иймэрхүү хэмжээнд ийм ажиллалаа, ийм зүйлд хөрөнгө оруулаад ийм хувийн өгөөжтэй ажиллаж чадлаа гэдгийг бол эндээс шууд hedge fund-уудаас хараад авчих боломжтой. За тэгээд энэ дээрээс ухвал маш олон боломжууд одоо датанууд харагдаж байна. За FinChat.io-гийн хувьд бол юм байна. За дараагийн миний танилцуулах вебсайт бол Coifin гэж байгаа. Coifin бол жинхэнэ датан дээр суурилсан. Та бүхэн сайн мэдчихэж магадгүй, зарим нь мэдэхгүй ч магадгүй. За Bloomberg терминал гэж бол сонсч ирсэн баг. За Bloomberg терминал яадаг вэ гэхээр та жилийн 27,000 дор хаяж 25,000 $ам төлөөд за бүх тэр дата өгөгдлийн санд Bloomberg-ийн терминал дотор орно. За тэр терминал дотор юу гэдэг вэ гэхээр бүхэл датанууд маш өндөр хурдтай ихэдөө илгээгдэж та тэн дээрээс маш олон төрлийн датан дээрээс өөрийн шинжилгээ судалгааг хийх боломжтой тийм терминал байгаа. Харин тэрний альтернатив одоо бараг үнэгүй гэж хэлж болохоор ийм version нь одоо бидний харж байгаачлан Coifin гэдэг энэ платформ байна. За энэ дээрээс харж ивэл биднэрт бол нэг юм дэлгэц харагдана. За дэлгэц дотор маш олон төрлийн ер нь секторуудын мэдээллүүд
шууд харагдчих байна. Энэ дээрээс шууд бүх зүйлээ хянаад явчих боломж. За хамгийн сонирхолтой фичер нь надад бол энэ санагдаж байгаа. За энэ дээрээс харж ажиллан шууд энэ боксууд дээр сонгоод өөрийн харьцуулах гэж байгаа хоёр одоо бүтээгдэхүүн нэр ихэд бол харьцуулаад явчих болно гэсэн. За биткойн евротой хэрэг юм бэ? Евро Японы йен хоёр яаж хөдөлтэй юм бэ? Уруу байна уу? Үгүй байна уу гэдгийг харчих боломжтой. За энэ дээрээс харж явчлаа Nasdaq, S&P 500, Dow Jones сурыг харьцуулаад харахад 10 жилийн хугацаатайг харъя л да. Тэгэхэд Nasdaq бол хамгийн өндөр өгөөжтэй буюу 10 жилийн өмнө та хөрөнгө оруулсан байсан бол 384% өгөөжийг авах байсан байна. Хэрвээ одоо S&P 500 оруулсан биш бол 169 одоо хувийн өгөөжийг эргүүлж авах байсан байна. Тэгэхээр ингээд сонирхолтой харьцуултуудыг энэ дээр хийх боломжтой. За market news дээр бид нэр хамгийн чухал гарсан мэдээллүүдийг олж авахд ерөөдөө аюу хэцүү байдаг тийм үү. Ер нь бол том мэдээний сайтууд маш хурдан оруулах бас чадамжгүй байдаг. Харин энэ дээр болохоор за ямар нэгэн том мэдээ гарлаа гэж бодоход энэ дээр шууд trending news дээр ороод ирдэг. Энэ нь ямар ч source-оос орж ирж исэн их байж болно. За энэ дээрээс бүгд шууд дараад ороод энэ юг бол унших боломжтой. Энэ мэдээллийг шууд цагт нь олоод авах боломжтой. За одоо жишээлбэл corporate events гэж байна. IPO удахгүй болох ч IPO-ийн талаар гаргаж ирж байна. За индастригаар хуваагаад сектороор нь хуваагаад мэдээллүүдийг харуулчих байна. Макро түвшний мэдээллүүд. За иймэрхүү байна. За нэг иймэрхүү төрлийн AI төлөвлөд байна. Тэгээд өнөөдрийн дугаараар маш хэрэгтэй мэдээлэл авсан гэж найдаж байна. За тэгээд өнөөдөр үүгээр ерөөдөө хоёлаа энэ яриагаа дуусгая да. Тэгээ баярлалаа үлэмжээ. Тэгээд яг энэ боломжууд ч бас нэг тийм олон бас байгаад байхгүй. Тэгээд өөрийнхөө ийм одоо хөтлж явуулдаг зүйл дээр бас оруулаад ингээд хэлэх үгийг минь бас дамжуулж өгч байгаад баярлалаа. Тэгээ спонсор болох юм бол бас мөнгө нэмэрлэнэ гэж нас. Тэгээ ер нь бол сонсчих хэрэгтэй. Тэгээ авах юмаа аваад авахгүй юмаа хайж болно шүү дээ. Энэ чинь бол би бас дандаа яриад байгаа 100% үнэн энтер гэж юусоо хэлэхгүй. Олон сорсоос харьцуулж шийдвэр гаргах тусам хамгийн зөв шийдвэрүүд болдог. Тийм учраас саяны дээр AI ч гэсэн бол нэг одоо сорс нь мөн баг. Би яагаад байж болохгүй. Би тэнцэнс confirmation аваад өөртөө окей гэж үзээд техник шинжилгээгээд макрогоо хийгээд тэгээд нөгөө том цагаараа гэх юм бол одоо нөгөө Трамп гэдэг нөхөр чинь ингээд компаниудын татварыг буулгаад нөгөө компаниуд нь өсөд явах юм байна гэдэг ингээд маш энгийн юмыг бол харч болох юм. Тийм шүү дээ. Бас AI-ийн бас том даваа тал чинь нэг талыг баримталдаггүй. Тэрс хоёр талын мэдээлэл нэг бүтээгдэхүүн дээр унах өсөх магадaltaй хоёр талын энэ дэр одоо эрсдэл эсвэл потенциалыг харуулдаг учраас бас нөгөө талын бас боломжууд яг зөв юуг нь харуулж явах магадaltaй. Тийм хин нэгний байс орохгүй байна гэсэн үг шүү дээ тий. Харин тий. Тэр чинь маш чухал шүү дээ. Тийм учраас ер нь AI-уд ер нь танд ер нь одоо санхүүгийн зөвлөгөө өгөх ер нь ирэх байхгүй. Та ер нь өөрөө л яг түн дээрээ шийдвэрлэж одоо санхүүгийн шийдвэр гаргах нь зүйтэй гэж яриад байгаа. За тэгвэл хоёлаа энэ үрээ дуусгая да. За тэгвэл дараагийн дугаар уулзтлаа. Түр баяр та. За бай.